20 мэдрэг үзэгчтэй та бүгдийн лав гарагийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй өндөрлөж өгдөгт итгэлтэй байна. За 25 дугаар сууг телевизийн дуустгаараа нэвтрүүлэг. За энэ могоо жилийн анхны дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За бид өнгөрсөн луу жилд дуустгаараа хилцүүлгээрээ за Монгол улсын нийгэм эдийн засаг улс төрт анхаарал татсан сэдвээр за олон 10 дугаарыг бол өргөн барьсан байна. За тэгвэл бид энэ 3 дугаар сарын анхны дугаараараа за мөн одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нэг холбоотой хард тамхи за мансууруулах бодис сэтгэц нөлөөлөх гин бэлтгэмлийн энэ талаар бас ярилцъя гэж цуглаад байгаамаа. За ягаад гэх юм бол ердөө 4 сая хүрэхгүй хүн амттай монголчуудын хувьд бол дээрх сэдв бол маш эмзэг одоо асуудал болж хуурч гад байна. За зөвхөн одоо насан туршсан иргэдээс гадна сүүлийн үед энэ хүүхэд залуучууд энэ төрлийн мансууруулах төрлийн эм бодистой холбоотой хэрэг төвхт орооцолдох, эрүүл мэнд амь насаар хохирох зэрэг одоо юм харамсалтай зүйлүүд гарч байгаа учраас за яах аргагүй асуудалтай бид бүхэн энэ удаа анхаарлаа хандуулж нэр бүхэл дөрвөн зочны хамтаар 2 цагийн хугацаанд нээлттэйгээр хэлэлцэж за эцсийн үр дүнд нь гарч шийдлийг олъё гэсэн юм аа. За ингээд хэлэлцүүлд хүрэлцээрсэн та дөрөвтэй маш их талархлаа. За тэ саяхан сар шинийн баяр болоод бүгд л одоо амьдралдаа ажил дээр бас шинэ ухаанлыг бол эхлүүлж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд би түрүүн хэллээ. За өнөөдрийн манай хэлцэх сэдэв бол энэ хар тамхи мансууруулах бодис энэ сэтгэц нөлөөлөх юм бодистой холбоотойгоор эм бэлтгэлтэй холбоотойгоор бас ярилцъя гэж шийдсэн юм а. Тэгээд аль биесээр хэлцүүлгээ эхлүүлж байна. За тэгээд хэлцүүлд хүрэлцэн ирсэн жоштой танилцуулъя. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны за байгалийн нөөцийн бодлогын хэрэгжлийн газрын ахлах мэргэжилтэн оюун гэрэл. Гомбийн оюун гэрэл. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн. За мөн цагдаа ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээний дарга цагдаагийн хурандаа Бат Хуйг. Бат очрын Бат Хуйг. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хилцээний дарга цагдаагийн хурандаа. За мөн эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын за чанарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Номин. Гал бадрахын Номин. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын чанарын хяналтын газрын улсын ахлах байцаагч. За манай отгон зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэн шинжээч Баатар Жав. Ойдов нямын Баатар Жав. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгцэн шинжээч клиникийн профессор. За ингээд нэр бүхий 4 зочны хамтаар ингээд тавуулаа. Бараг 120 минутын хугацаанд нээлттэйгээр ингээд ярилцах юм байна. За тэгээ өнөөдрийн сэдв бол маш ойлгомжтой. Хүмүүс одоо бодож л байгаа хүн чи одоо эмэгтэйчүүдийн баяр болох ч одоо юу н хар тамхи гэдэргээ яриа явж гин гэд бидний хувьд бол яг тэр сэдвэр хий гэж бодож исэн боловч яах аргагүй цаг үеийн тулгамдсан сэдв бол яг өнөөдрийн энэ асуудал болж хувирчаад байгаа юм. За тэгээ өнөөдрийн сэдв дээр бас яг та дөрвөөс гадна гайлаас за мөн шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бас ингээд зочид өрсөн боловч тодорхойгүй шалтгаан улмаас ингээд ирсэнгүй. За уул нь ирсэн бол яг та 6-гийн чиглэлээс яг энэ өнөөдрийн сэдвтэй нэлээд холбогдоод хэлж ярих зүйл байсан болов уу гэж найдсан. Тэгээд хэлцүүлгийнх нь би хэлье. Өрсөн ирээгүй тэгээд ямар шалтгаан байсныг бол би тодорхой ойлгоогүй байгаа. За тэгээд хэлцүүлгээ шууд эхлэе. Хурандаа танаас би асууя. Өнөөдөр Монгол улсад яг энэ ярьж байгаа хар тамхи энэ мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх юм бодистой одоо холбоотой энэ асуудал ямар хэмжээнд байгаа? Яг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан уу? Нийгэмд юу аюул заанд учруулж байна уу? За 1990-ад оноос эхлэлтэй за 2010-ад оны үед бол одоо урлаг соёлынхан хөрөнгөтэй айлын хүүхдүүд мөн гадаадад ажиллаж амьдардаг байсан хүмүүсийн төвшөнд дөнгөж хэрэгжилж эхэлсэн. За 2010 оноос хойш за ялангуяа 17 оноос хойш бол энэ төрлийн гэмт хэргийн гаралт маш их болсон. За тухайлах юм бол одоо сүүлийн 8 жилийн байдлаар буюу 2017 онд Монгол улсын эрүүгийн хууль шинжилэн батлагдсан цаг үеэс хойш бидэд тооцож энэ тоо мэдээгээ гаргасан. Мөн 2017 онд хар тамхитай тэмцэх газар байгуулагдсан. За энэ цаг үеэс тоо мэдээллийг авч үзэхэд ер нь жилд дунджаар 200-аас дээш буюу 250. За өнгөрсөн 2024 онд бол 254 гэмт хэрэг бүртгэгдлээ. За жил ирэх тусам мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо болон холбогдсон хүмүүсийн тоо өсөж байна.
3 жилийн давтамжаар нь авч үзэхэд ер нь 3 дахин өссөн гэсэн тооцоол гарч байгаа. Холбогдож байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзэхэд дандаа өсвөр насны хүүхэд залуучууд буюу одоо 13 настай хүүхдээс эхлээд 25 хүртэл насны хүүхэд залуучууд нийт гэмт хэрэгт холбогдогчдын 56% эзэлж байна. За 92% нь 35 хүртэл насны залуучууд байх юм. Тэгэхээр ер нь 35-аас дээш насны хүмүүс мансууруулах бодис хэрэгжилж байгаа тохиолдол байдал ер нь ажиглагдахгүй байна. Архины хэрэглээтэй холбоотой байх. Хүүхэд залуучууд одоо мансууруулах бодисыг маш ихээр хэрэгжилж байна. За шинжиж эмчийн хувьд ер нь энэ дээр яг ямар бодолтой нь яагаад гэвэл яг фронт дээр нь энэ яг одоо донцсон гэдэг юм уу энэ эмэгтэй улсуудтай яг тулж ажиллаж байгаа улсууд нь таана шүү дээ. Тий, ер нь бол яг энэ Батуйг Урандагийн хэлж байгаа бол бодит байдал бол ер нь өссөн үзүүлэлт нь бол манайд ч гэсэн мэдэгдэж байгаа. Ер нь бол одоо 15 оноос өмнө ч гэдэг юм ер нь бол харьцангуй одоо манай үндсийн төвөр үйлчлүүлдэг, хэвтэж имжлүүлдэг мансууруулах одоо сэтгц нөлөөт эмийн бодисын одоо хамааралтай хүмүүсийн тоо бол айсан бага байсан. Одоо бол бүр нэмэгдэж байна. Одоо жилдээ бол нэг 50-аас 70 орчим хүн бол ингэж хэвтэж имжлүүлж байгаа гэдэг чинь бол нэлээд өссөн шинжилгээ. Тэгээ ер нь бол энэ мансуурах энэ бодис бол ер нь талд байдаг. Тий, ялангуяа одоо яг одоо бас хүн бол одоо энэ эмчилгээ чинь бол 2 янз байгаа юм л да. Нэг нь бол сайн дурын эмчилгээ, нэг нь бол албатай эмчилгээ гэдэг. Манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол нөгөө сайн дурын эмчилгээ хийж байгаа байхгүй. Хүн өөрөө хүсээд одоо би яг энэ байдлаасаа одоо гарья, эмчилүүлье гэж хүссэн тохиолдол бол яг тэгэхээр бол энэ манайдад ирж байгаа одоо энэ тохиолдол бол арга гэрээ энэ хүсэлт за өөрийнх нь хүсэлтээр л одоо ирж ийн гэсэн үг л дээ. За тэгэхээр ингээ харьцуулаад үзэхээр бол ер нь нэмэгдэх магадaltaй байгаа. За мөн одоо яг энэ цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг шалгаж байгаа хүмүүс бол бас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд бол бас сэтгцийн эрүүл мэндээр тогтоологддог. Тийм. Тэгээд энэ тоо бол ер нь илт өссөн байдалтай байгаа. Тэгэхээр бол бидний хамгийн их санаа зовоож байгаа юм бол уг бодис нь бол эхлээд одоо хүнд бол сэтгцийн хараат байдал үүсгэнэ. За дараа нь бол биеийн хараат, бие махбодын хараат байдал үүсгдэг. За тэгээд цөөхөн хэрэглээгээр ер нь бол одоо 1-2 тохиолдлын хэрэглээгээр бол тэр хүн одоо тэр мансрах бодисд бол татагдах одоо маш өндөр магадaltaй. Тийм, тэр нь бол хамгийн аюултай хор нөлөө нь бол тэр байгаамаа. За та бол эмийн агентлын ахлах байцаагч те танай байгууллага бас яг энэ сэдвтэй бол шууд болон шууд зөр холбогдонтой. Яагаад гэвэл нөгөө энэ эмийн зөвхөн одоо эмийн сан гэдэг юм эмийн бөөний төв те та бас хэрэгжилтний хяналт тавьдаг одоо газрын хувьд бол энэ асуудал ер нь яг аюулын аргад илдэж байгаа гэдэг санал нийлэх үү та? За ер нь бол сүүлийн за одоо нэг 2-3 жилийн үзүүлэлтээс харахад бол энэ төрлийн зөрчлүүд бол нэлээд тоо нэмэгдэж байгаа. За ялангуяа нөгөө мансууруулах сэтгэл зүйн эмтэй холбоотой зөрчлөөс гадна нөгөө мансууруулах зорилгоор хэрэгжилж байгаа жор оруулах эмийн хэрэглээтэй зохисгүй хэрэглээтэй холбоотой асуудлууд бол нэлээдгүй илэрч за тэрэн дээр бол хяналтаа тавиад бол тэгээ хуулийнхын өрөөнд арга хэмжээг аваад явчихна. За таны хувьд бол байгаль орчны яамаас төлөөлөд ирж байгаа те. Одоо бол яг нийслэл хотуудыг 21 аймагт бол яг энэ мансууруулах төрлийн одоо ургамал гэх юм уу бодистэй бас ингээд одоо ургадаг, тариалдаг ч юм уу яригдчихэж байгаа. Зүгээр яамны хэмжээнд та яг энэ дээр бас яг хяналт тавиад чадчих хүн хүч хүрдэг юм уу? За. Тэгээ энэ өнөөдрийн сэдвтэй холбоотой энэ асуудалд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй юм бас яагаад холбогдож байгаа гэж зарим хүмүүс бодож байгаа тийм одоо мансууруулах бодистой холбоотой юм ярьж хахад гээд тэгэхээр яагаад манай ям одоо энэ хэлцүүлэгт оролцох болов энэ асуудалтай манай ям яаж холбоотой вэхээр мансууруулах юм сэтгэл нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хууль гэж байдаг манай Монгол улсын хууль орчсон орчин тийм үү энэ дээр бол мансууруулах үйлчилгээ бүхий ургамал энэ маань өөрөө энэ одоо нэг мансууруулах юм сэтгэл нөлөөт бодисын түүхий болох энэ одоо нөгөө зохицуултыг энэ хуулиар зохицуулсан байдаг. Тэгээд байгалийн ургамлын тухай хуулийн дээр болохоор энэ одоо Монгол оронд ургаж байгаа энэ бодис бүхий ургамлыг байгаль орчны сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлаа гэсэн заалт байдаг. Тэгээ энэний дагуу манай оронд бол одоо яг энэ төрлийн бодис агуулсан нэг зүйлийн ургамал ургадаг. Энэ бол тармил урс буюу канабис сативиа гэсэн ийм одоо нэг зүйлийн ургамал тарах ургаж байгаа тий. Тэгээд манай яам бол хуульчид дотоод хэргийн яам цагдаагийн ерөнхий газартай хамтраад одоо холбогдох хуулийнхаа хүрээнд энэ ургамлын тархсан нөхцөл холбоотой асуудлыг бол хариуцаад энэ талынхын судалгаа хийгээд устгал арга хэмжээг нь бол хамтран зохион байгуулалт явуулж байдаг. Тэгээ 2014, 19, 21 онууд бол ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр бол энэ ургамлын тархсан нөхцөлийн судалгаа хийлгэсэн байдаг. Тэгэхэд бол нэг 10 аймгийн нутагт бол одоо тарх ургаж байгаамаа. Тэ энэ бол нэг 200 гаруй цэг
цэгэн байршилтай. Гэхдээ энэ маань өөрөө яг энэ бодис юм маань нөгөө цэгэн байршил тархсан хэмжээ гэдэг нь бол өөрөө нууцын зэрэгтэй байдаг учраас энийг бас яг тэн тархсан гэж бол тооч нь хэлэх боломжгүй. Гэхдээ бол ерөнхийдөө нэг 10 орчим аймаг нутагт бол тархан ургасан байдаг. Тэгээ энэ ургамалтай тэмцэхийн хувьд бол одоо хуульд дотоод хэргийн яам, манай яам, цагдаагийн ерөнхий газартай хамтраад жил болгон устгал арга хэмжээг бол зохион байгуулдаг. Энэ устгал арга хэмжээг бол зохион байгуулахдаа яг тухайн яг ямар газар тий устгаж байна гэдгээс шалтгаалаад устгалын бол хэд хэдэн одоо аргыг ашигладаг л да тий. Тэгээ яг энэ судалгаануудаас үзэхэд бол яг энэ ургамлын маань нийт тархацын 50 орчим хувь нь бол газар тариалангийн бус нутаг буюу одоо нөгөө Сэлэн, Төв аймаг гэх нөгөө газар тариалангийн маань төв оройнуудаар тархсан байдаг тий. Тэгээд энэ устгал арга хэмжээг бол яг хуу мэдээж байгаль дээр байгааг нь бол одоо нөгөө механик аргаар устгаж байна. Яг газар тариалангийн бус нутагт одоо ургаж байгааг нь болохоор 3 сайтын хамтарсан тушаалаар батлагдсан одоо судалгаа шинжилгээнд орсон хүлээн зөвшөөрөгдсөн гэрвцэтийг бас ашиглаж байна тий. Гэхдээ ингэж устгал арга хэмжээ зохион байгуулж байгаа ч гэсэн энэ маань бас яг төдийлөн бол ингээ устдаад байна гэж хэлэх боломжгүй байгаа тий. Яагаад гэх юм бол энэ ургамлын маань өөрийнх нь биологийн амьд бит гэдгийн хувьд маш онцлогтой ургамал байдаг тийм үү. Ямар онцлогтой гэвэл нэгдүгээрт бол одоо цагаагаар ямар ч нөхцөлд одоо гам байд юм уу тий. Одоо чийггүй байхад тийм энэ нөхцөлд бол тий ургах чадвар маш өндөртэй байдаг. Зөвхөн нэг бутаас бол нэг 20,000 орчим үр гарах те одоо нөгөө амьдрах чадвар маш сайтай гэсэн үг. Тэгээд энэ үр нь өөрөө одоо ингээд нөгөө хүчндөө нэг 40 орчим жил ингээд урах чадвараа хадгалаад байх юутай чадвартай те. Ийм учраас хэдийгээр ингэж нөгөө устгал арга хэмжээг хийж байгаа ч гэсэн энэ бол бас төдийлөн үр дүнд хүрэхгүй. Гэхдээ бас бид нар одоо энэтэй тэмцэх ажлуудыг бол зохион байгуулаад явж байгаа. Тийм. За ингээх үү. За би таанаас одоо ер нь бол нэг та дөрөвтэй бол айхтар бас нэг найр сугаар амьсгалд бол нэг ярмааргүй байна. Жохон тулгаж те бас нэг асуудлыг нэлээд бодиттой хатгсан байдлаар юу гэж бодож байна. За нэг юу хэдүүлээ нэг юу харчээ. Нэг тайлан гэх юм уу нэг юу мэдээл харъя. За энэ нөгөө энэ хар тамхины улмаас ингээд энэ одоо ял шийтгэл тэр дундаа цаазаараа өгсөн одоо энэ баримтуудыг биел болгож байна л да. За нэг олон улсын хүний хамгаалалт байгууллагын зүгээс ингэж жил болгон гаргадаг. 24 оных нь бол хараахан нэгтгэдэггүй. Тэгээ би 23 оныхыг наваад ирсэн. За одоо энэ дээр бол ингээд яг энэ хар тамхи одоо энэ юу гэдэг одоо энэ хэрэгэлсэн худалдаасан тохиолдолд бол одоо цаазаар авдаг улс орнууд нь бол энэ тод ногоонтой байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ цаазын ялтай буюу одоо энэ яг ял нь бол маш одоо үр дүнтэй хэрэгждэг. За одоо өнгө нэг хувраа явахлаар одоо тэр борон тэр нь бол ер нь бэлгэлийн шинжтэй. Ихэнх нь бол ер нь хордог. За ер нь бол цөөн тоон бол ингээ цаазаар авдаг нэг юм жишээ. За одоо ингээ тоо баримтыг ингээ харахаар энэ одоо яг нөгөө энэ жил болгоо ингээ яг хар тамхитай холбоотой хэрэгээр цаазаар авсан одоо тохиолдол энэ тоо нь бол өссөн явж байгаа. Одоо хамгийн сүүлд 23 он та нар харж байна те. Бараг одоо энэ 500 хүрэх гэж байна. Энэ юутайгаа бараг харьцуулах юм бол 20 онтойгоо одоо харьцуулах юм бол бараг ингээ 20 дахин бараг өссөн одоо энэ үзүүлэлт ингээ явж байгаа. За тэгээд ингээ цаашаа энэ аль улсад одоо жишээ нь ингээ яг үзүүлэлт өндөр байна гэхлээр энэ исламын шашинда Иран гэдэг улсад бол одоо жишээ нь 23 онд бол 459 хүнийг бол ингэж цаазаар авсан гэдгээр бол одоо энэ чагсаалтанд бол нэлээд өндөр байр эзэлж байгаа. За тэгээд цаашаа ингээ явахлаар одоо нөгөө яг энэ ил болсон тоогоо өгсөн улс орнууд гэхэлэр одоо жишээ нь Иран одоо жишээ нь 459 байлаа гэхэд Саудын Арабид нэг 2 болон түүнээс дээш хүн цаазаар авсан гэж байгаа. За манай Азийн Сингапур 5, за Кувейтэд нэг манай өмнө төрхтэй улсыг хэдэн цаазаар авч байгаа нь одоо л тодорхой биш. Бэж энэ талаар мэдээлэл өгсөн өгдөггүй улсын нууц гээд. За тэгээ ингээд цаашаа хөвөрхөөр их сонирхолтой. Энэ юу вэ гэхээр 2023 онд нөгөө нэг нь цаазын ял авсан мөртлөө яг тэрийг одоо ингээд хэрэгжүүлээгүй байгаа 375-аар тохиолдол байгаа. Цаазын ял сонсцсон. Гэтэ одоо хизээ цаазаар авахын яах ч байгаа нь бол ерөөсөө одоогоор мэдээлэл нь бол гарч ирээгүй ингээд явж байгаа. За дараагийнх нь гэхээр нийгэм дунд судалгаа хийх юм байна л да. Тэр нь юу гэхлээр энэ төрлийн одоо гэмт хэрэг хийхэд цаазаарынхон зөв буруу гэдэг дээр одоо ч улс улсаарнд байгаа. Индонез улсын одоо нийт одоо иргэдийн 52% нь бол зөв гэж одоо хэлж байгаа. Цаазаарынх нь бол зөв гэд. Одоо энэ улс улсаараа ингээд явж чинь те. Сингапурт одоо бараг 100%. Ер нь бол энэ цаазын ял бол оноохон зөв гэж ингэж явж байгаа. За тэгээд энэ сүүлийнх нь слайдер нь юу гарч ирж байна. За тэгээ ямар ч үсэн ингээд юу энэ төрлийн одоо энэ гэмт хэрэг та нар одоо ингээд харж байгаа бох те. Ингээд энэ цаазаар одоо ингээд энэ төрлийн гэмт хэрэг толбогдсон улсууд энэ 42% нь ингээд цаазаар авах улс одоо юм ялтай. Одоо хэрэгжсэн юм дүн мэдээлэл явж байгаа. За би ягаад энийг та бүхэнд ингээд харуулад байна гэхлээр өнөөдрийн Монгол улс яг энэ хар тамхитай холбоотой энэ ял шийтгэлд оноож байгаа Монгол улсын хууль дүрэн бол маш хангалтгүй, маш сул хяналт сул гэх юм уу, анханаас нь хуулиндаа юм цоорхой байдаг юм уу. Тэгээд би одоо юу гэдэг энүүгээр Монгол улс би цаазын ялыг сэргэе гэж байгаа юм биш. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэл бэлгэлийн шинжтэй маш хөнгөн байна гэдгийг би зүгээр сэтгүүлч хүний хөвднөөс гаргаж байгаа. Энэ тал дээр би та дөрвөн бодлыг сонсъё. Хурандаа. За Монгол улсын эрүүгийн хуулийн 27 буюу мансууруулах эм сэтгс нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэдэг нэг зүйлэнг. За орон байраар хангах, албан тушаалтанд завших,
за мансууруулах үйлчилгээтэй ургамлыг тариалах гэсэн ийм 4 зүйлэнгийн одоо ял шийтгэл оногдуулж байна. За үүн дээр 27 буюу мансууруулах бодисыг ашиглах гэдэг гэмт хэрэг бол 99.2% байх. Маш өндөр. За энэ зүйлэн дотроо одоо 4 хэсэгтэй мансууруулах бодисыг одоо худалдан борлуулах зорилгогүйгээр одоо ашиглах, зарж бусдад өгөх, хадгалах гэдэг энэ зүйл бол үндсэндээ 94% нь хамаарч байгаа. 94% нь энэ зүйл ингээр. За 6% буюу одоо мансууруулах үйлчилгээтэй ургамлыг худалдан борлуулсан гэдэг 6% нь шийтүүлсэн. За 27-гийн 1 дээр буюу тэр 94% дээр оногдуулж байгаа яал нь 1-5 жилийн хорих ялтай. За худалдан борлуулсан тохиолдолд 2-8 жилийн ял оногдуулдаг хуулийн зохицуулалт. Тэгэхээр манай улсын одоо шүүхэн шийдвэрийн сан энэ практикийг харахад бол ер нь 90% нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1 жилийн ял өгсөн баг. За 131 этгээдэд зорчих эрхийг хязгаарлах 594 хүнд торгох за тэнсэн харгалзах ял 6 хүнийг торгох ял гэдэг. Тэгэхээр ер нь бусад улсын хуультай харьцуулахад хөнгөн харагдаж байна. Тэгээд энэний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд гадны улс оронд нөгөө бодисынхон хор аюулаар одоо амь насанд аюултай ч гэдэг юм уу. За хэмжээгээр одоо ялыг ялгамжтай оногдуулж байна. За хятад улсад одоо 50 граммаас дээш героин авч явахад цаад зарах ялтай гэдэг ч юм уу. Тэгэхээр манайд ийм хэмжээ зааж өгөөгүй 1 граммыг авч явсан ч л 1 жил 1 килограммыг буюу 1000 граммыг авч явсан ч 1 жил гээд ингээд хэмжээ заагаагүй хүний биед болон нийгэмд үзүүлэх хор аюулын тооцоолгүйгээр зөвхөн ганцхан худалдан борлуулах зорилго байна уу юу гэдгийг л харж үзээд байгаа. Тэгэхээр баригдж байгаа этгээдүүд хадгалаад одоо баригдж байгаа хүмүүс би зарах гайгүй зүгээр би хадгалж байна гэдэг. За жишээлбэл арх ухаж байгаа хүн 2 хүн байлаа гэж бодоход нэг юм уу 2 шил арх аваад явна тий. Тэгтэл портерн дээр юм одоо 1000 шил нэг портер авдар ачсан явж иж бит хоёрыг нэг уугч байгаа маа гэж хэлэхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан 1 грамм юм уу эсвэл 0.5 грамм бол нэг хүний нэг удаагийн хэрэглээний бодис байж болно. Гэтэл 1 кг-ыг авч явна гэдэг чинь өөрөө хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Тэрийг одоо маш олон хүнд зарж борлуулах нь тодорхой. Гэтэл хүний нөгөө санаа бодлыг одоо нотлох асуудал энэ дээр яригадаад хуулийн хувьд тэрийг шаардаад байдаг. Гэтэл хүн өөрөө би худалдан борлуулахгүй би өөрөө хэрэглэхээр хадгалж байна гэд хэлэхээр тэр хадгалах гэдэг буюу 1-5 жилийн ялтай зүйл ингээд шийтгэдэд тэгээд ялан хэмжээ нь хамгийн бага буюу 1 жил за тэгээд тэнсэн торгуул зорчих эрхээ зарлах гэдэг ял руу орчод байна л жаа. Та юу гэж бодож байна? Энэ яг толгойг нь илсэн ер нь хууль ихэд энэ чинь маш өөрчлөлт болоод байна л да. Би бол бодохдоо бол зүгээр ер нь эмч мэргэжилтний зүгээс бодохдоо бол одоо бас манайх бол ингээд одоо ялангуяа тэр ингээд худалдан борлуулж байгаа гэдэг одоо хүмүүст бол ялан чанга байх хэвээр. Ер нь бол за яг тэгээд тэр ер нь одоо энэ хэрэгжилж байгаа гэдэг залуучуудыг ингээд сэтгэл зүй сэтгцийн талаас нэг ажиглахад бол зарим нь бол дийлэнх нь бас нэг шохоорхсон байдлаар хүнийг даган дуурайх байдлаар бас нэг хэрэгжсэн байдаг л да. Тэгэхээр чинь одоо бас яг тэрэн дээр одоо яг ямар ял байх вэ гэдэг нь бас нэг ойлгомж. Дээрээс нь миний нэг бодол бол ер нь одоо ингээд ял өхөөсөө гадна энэ хүмүүсийг бол одоо зарим одоо хэтрүүлийн хэрэглээтэй за хамааралтай одоо болцсон хүмүүст бол бас би одоо дагаж одоо бас эмчилгээ хийгээсэй гэж боддог. Одоо албан эмчилгээ гэдэг шүү дээ тийм. Тэгэх юм бол одоо энэ бас одоо би заримдаа бол ингээд бид нарт одоо ирж үзүүлж байгаа хүмүүс дотор бол одоо юу гэдэг нь ялын бодлогоос айхгүй одоо нэг 2 жил суучаад ч юм уу тийм 3 жил ингээд хорих ял авчаад тэгээд дахиж хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр бол энэн дээр бол зөвхөн одоо хорж цагдаж одоо яхасаа гадна энэ хүмүүст бол бас нийгэм эмнэлгийн одоо тусламж хэрэгтэй байна гэсэн бодлол надад байдаг. Тийм учраас бас тэрийг одоо тоод үздэг. За аливаа ялын зорилго гэж үүдэг. Цээрлүүлэх, урдсан сэргийлэх гэх мэтлэн. Тэгэхээр мансууруулах бодистой холбоотой энэ ялын урдсан сэргийлэх бодлого төдийлөн одоо гарч ирэхгүй, хэрэгжихгүй байна гэж харагдаад байна. Яаж юм тэгэхээр одоо шийтгдсэн хүүхэд залуучууд дахиж давтан гэмтэрхт
одоо шийтгүүлж байна. Тэгээд асуухаар яагаад одоо дахиж гинтэрэг үүтгэхэр болов гэхээр за 1 жилийн 27 хоногт дуулдаг. Тэгээд 6 сар суугаад ажлын хоног аваад ингээд гараад ирэх болцоотой. Тэгэхээр 6 сар суухад бол одоо айж юм их юм байхгүй суучаа гараад баригдах юм бол. Тэгээд бодоод одоо явж ийн гэсэн. Одоо энэ дээр ямар баримт хэлэх гээд юм тэгэхээр 5-аас 10 удаагийн яа шийтгүүлсэн 21 хүн байна. 3-аас 4 удаа яа шийтгүүлсэн 9 хүн байна. Тэгэхээр энэ хүмүүс ороод хэдхэн сар суугаал гараа авчдаг. Нөгөө урьдчилан сэргийлэх бодлого юу ялын зорилго нь ангахдаггүй. Хятад жишээлбэл хамгийн багадаа одоо маш бага хэмжээтэй бодис авч явахад 3 жил тэгээд дээдл нь 7-15-аас дээш жилийн ял авч. Тэгэхээр олон жил хоригдохгүй тулд тэр хэргийг хийхээс сайн дураараа татгалзаж байна. Ял нь бага учраас айхгүйгээр 6 сар суугаад гараад ирэх юм чин гэдэг байдлаар манайд бол одоо дахин гэмтэр гүйтэх нөхцөл нөлөөлж байна. За улсын ахлах байцаач энэ нөгөө одоо яах ёстой юм бол те одоо хэдүүлээ ялын санкцын ярьж байна те жишээ нь одоо өмнө Солонгос нэг юм хуулийн зэслэл одоо удахгүй өргөн баригдах юм байна. Тэр нь энэ эмийн сангуудаар нэг удаагийн тариурыг заавал зөвшөөрөлтөй эмчийн бичгтэйгээр одоо олгодог худалдаалдаг болохгүй бол өмнө Солонгос ч гэсэн одоо энэ хар тамхи сэтгцэд энэ бодистой дондох явдал бол бүр маш аимшигтай болсон. Урлаг соёлоо одоос эхлүүлээд хүүгээ залуучууд нэшээ орчихсон. Ер нь Монголд ер нь яг энэ жижигэр одоо яг энэ нэг удаагийн тариур байдаг юм уу те туслахын систем байдаг юм уу одоо эсвэл яг нөгөө нойр суулгах юм тайвшруулах одоо магадгүй харслын эмч гэсэн энд орж л байгаа шүү дээ. Яах ёстой юм бол? За ерөнхийдөө нөгөө сая эмнэлгэрслийн тухай хуулийн тухай хууль маань шинжилэн найруулагдсан юм маань батлагдаад 2024 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлээд нөгөө хэрэгжиж эхэлснээс хойш нэлээдгүй сошиалор нэлээх асуудал гарсан тий. За энэ дээр болохоор нөгөө асуудал маань болохоор жороор олгох эмийг жороор олгохтой холбоотой заалтан дээр нөгөө иргэдэд нөгөө жоргүй бол эмийн сангаас антибиотик гэдэг юм уу бусад жороор олгох эмийг олохгүй гэдэг асуудал дээр нэлээдгүй одоо иргэдийн зүгээс нэлээдгүй асуудал тавигдсан. За энэ маань болохоор гэхдээ ер нь бол энэ бол одоо шин заалт биш. Өмнө нь байсан л заалт. Зүгээр гол асуудал маань болохоор нөгөө эмийн тухай хууль маань шинжилэн батлагдаад тэрийг уялдаад нөгөө зөрчлийн тухай хуулийн дээр торгуулийн арга хэмжээ маань нэлээд мөнгөнд өндөр болж орж ирсэн. За тэгэнгүүт нөгөө иргэдийн зүгээс эмийн сангууд маань нөгөө жоргүй болвол одоо эм олохгүй болоод ирсэн. За эргээд тэгэнгүүт өөрсдөө нөгөө жоргүй зарим нэг газраас аваад хөвшчихсэн асуудал дээр нэлээдгүй асуудлууд тавьсан. Гэхдээ одоо энэ асуудал маань бас харьцангуй намжаад өөрсдөө нөгөө шаардлагатай бол эмчтэй үзүүлээд жороо бичүүлээд эмийн сангаасаа жороороо авах байдал маань ерөнхийдөө бас харьцангуй хил ам маань гайгүй болж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө зүү тариурын асуудал за туслахын систем тий одоо бусад жороор олгох юм гээд энэ асуудал маань бол ер нь бол хуулиар бүх зохицуулт маань ороод ирчихсэн. За эмнэлгийн хэрэгсэл маань бол тусгай зөвшөөрөл авсан байгууллага импортлож оруулж ирж байгаа. За түүнийг нь бол сошиалт одоо эрүүл мэндийн байгууллага одоо нийтийн үйлчилгээ тимийн сангууд маань бол одоо олгох гэсэн зохицуултаараа явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө бас нэг одоо нөгөө жорын асуудал за дээрэс нь нэмээд нөгөө иргэдийн зохистой хэрэглээний асуудал те энэ асуудал маань манай орны хувьд бол жоохон аюу хүндрэлтэй. За бусад гадны одоо өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад иргэдийн эрүүл мэндийн боловсрол бас бага. За тэрнээсээ үүдээд нөгөө эмийг одоо нөгөө сонгож хэрэглэх асуудлууд дээр бол нэлээд их зохицуулт дээрээс нь хяналт бол нэлээд шаардлагатай байгаа л гэж харж байгаа. За засгийн газар танаа яам 1 сая жуулчин авна гэж ярьж байгаа те. Жуулчин болон Монголын энэ сайхан байгалыг үзэх гэж ер нь би итгэлтэй биш байна. Яагаад гэх юм бол олон улсын шиг харж байхад бол ялангуяа юм одоо юм секс туризм гэдэг юм уу те. Одоо юм драг ин алкогол одоо юу гэдэг юм наркотик маягийн бас юм аюул жуулчил маш юм нууц одоо яг хэмжээнд хөгжөөд байна л зарим улс орнд. Тэгэхээр ирж байгаа энэ жуулчин болгоны бид нар бас ингээд манад одоо төсөвт мөнгө оруулах чинь гэдэг нэг тийм жуулчин гэдгээс илүүтэйгээр нөгөө талдаа бас сэрэмжлэх те өөрөөр хэлэх юм бол бас энэ тариалдаг газрууд гэдэг юм уу энэ жур нь одоо бизнес байна уу ийшээ өөр нөхцөл байна уу гэдэг юм уу те гадны картелүүдийн бас юм овоо хараанд бас орохыг гэдэгс боломжтой байна л да та юу гэж боддог вэ? За аялал жуулчтай холбоотой асуудал бол манай яамны харьяанд байж байгаа одоо
юуны соёлын амттай юу тэдний хариунд очсон тий. А гэтээ яваа яг өөрөө ч асууж байгаа асуулт бас үгүй гэх газаргүй тий. Яг бид нар одоо яг энэ аялал жуулчлал Монгол оронд ирж байгаа жуулчин болгоныг ямар зорилгоор ирсэн яах чаа гэдэг нь бол тэр болгон бүртгээд хяналтаа тавиад тэгээд бол чадахгүй шүү дээ тий. А тэгэхээр одоо ялангуяа Монгол орны хэмжээнд бол би түрүү хэлсэн 10 аймгийн хэмжээнд бол энэ уран маань ингээд дарах урагч байна гэд. Тэгэхээр бид нар яг одоогийн нөхцөл байдал дээр бол яг бүгд тэр дагж байгаа урмлаа хяналтандаа аваад тий. Яг энийг төвжүүлдэг гин үү, бэлтгэхгүй байна уу, ашиглаж байна уу, ашиглахгүй байна уу гэдэг дээр бүрэн хяналт бол тавьж чадахгүй байгаа. Тэгэхээр яг үнтэй адилхан одоо энэ гаднаас орж иж байгаа жуулчдаа мэдээж Монгол оронд бол ийм зүйлийн урмлуур тийм байна ч гэдэг юм уу тий. Та энийх нь одоо нөгөө хууль өгцөө очоо хараалт ямар үт юм бол энэ төр гих маягаар бол орж ирахыг бол үүсэхгүй. Гэхдээ яг ингэж орж ирж байна гэсэн нь бол одоо нөгөө ямар нэгэн байдлаар тогтоодог учраас би одоо өнөөдрийн байдлаар тий энэ жуулчид одоо Монгол нэг ийм зорилгоор орж иж байгаа ч юм уу тий энэ орж иж байгаа жуулч маань магадгүй нэг ийм юу мансууруулах бодтой холбоотой үйл ажиллагаа хийчих гэдэг юм уу энэ урлагийг төвжүүлэхэд ашиглах вэ гэдэг юм уу тий яг энэ үүднээс бол би тэгж ажиж хийж чадахгүй байна. А гэхдээ бас яг үгүй гэж хэлэх бол мэдээж бас л тийм тоо баримтч гэдэг юм бол байхгүй л байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. За хэдүүлээ нэг сонин түүх үзье. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Богдтаанд Монгол улс гэж байлаа. За манай Монгол улсын Жазан там одоо энэ богд маань ийм юу гаргаж илээ шүү дээ. Одоо энэ чи юу баг 1912 он гэдэг чи одоо баг 110-аад жилийн өмнө ингээд ийм хар тамхи одоо энэ төрлийн худалдааллыг хориглосон юм цаад зэрлэгийг гаргаж исэн байгаа юм л да. 100 гаруй жил юм шүү. Энэ бол бидэнд шинэ зүйл биш. Тэр үед Манжчин гүрэн байсан. За өрөндийн улс орнуудтай хар тамхи 1-2 дугаар дайн хүртэл хийж исэн. За одоо энэ бүр ингээд энэ Times гэдэг одоо энэ сонин дээр хүртэл ингээд хүрээнд одоо хар тамхи борлуулах зүйлсийн явдлыг Оросын консулын газраас одоо ингэж олж мэдэж хууль хэлтийн байгуулалтыг зогсоосон гэдэг ийм баримт төрөл архивд байдгийн байна. За тэгээд энэ 100 жилийн та нар мэдчихэж байгаа. Манжчин улсын Азийн улс орнууд үндсэндээ бол хар тамхинд бол живжийлээ. За азар одоо манай Монгол улс за тэр үед бас нэлээд хараа хяналттай байсан. Учираас бол энэ төрөл мэдээж байсан. Гэтэ бол яг өнөөгийн хэмжээнд бас яг хүрсэн шиг байсан уу гэдэг бол бас яг юу болов гэж бодоод байна тий. За яг энэ зургуудыг бол ингээд зөв сонин болгоод ингээд авчирсан. За тэгээ би та хэдээс одоо бас нэг жишээ ярил л та. Бид нар ч одоо хүүхдтэй байж та 1990-ад онд нэг энэ Никол Кидманы тоглосон нэг энэ Бангкок Хилтон гэдэг кино байлаа. За миний хувьд бол яг хар тамхи гэж юу нь юу вэ? Энэ хэрэг оролцох юм бол ер нь ямар ял зэмэл авдаг гэдгийг бол би одоо энэ киногаар л одоо жишээ өөрөө бол одоо ингэж яг хүүхд наснаар ингэж авч ийлаа. За би одоо нэг юм дэмжгэлж байна. Өнөөгийн одоо энэ орчин үеийн кино, энэ одоо юу гэдгийг дуу хоортой, урлаг соёл бүх юм энэ нэг тийм хар тамхи мансууруулах бодисыг одоо нэг магтан дуулсан, сагссан те ер нь хэрэгжилчүүл гоё юм биш үү гэсэн шиг нэг юм манай Монголын уран бүтээлчлэлийг харагдаж байна. Нэг ялангуяа одоо сүүлийн үед энэ тайлбарсаар гарч байгаа уран сайхны кино та нар харж байна уу? Дандаа л нэг юм хар тамхины бүлгэлдэл одоо тэгэл бие үнэлэлт, галт зэвсэг те одоо тэр хулгай дээр нэг тэрийг их өөгшүүлсэн энэ үж явж байна л да. За тэгээд одоо сүүлд нөгөө нэг Netflix дээр нөгөө нэг Narco Sense гэдэг нэг юм олон ангитай юм солонгосын юм сериал тавигдсан. Энэ дээр хүртэл ингэж яг хар тамхитай холбоотой юмнуудыг харуулдаг л да. Тэгээд би яагаад энийг ингэ яриад байна гэхэлэр энэ одоо имийг бид нар ингэж юу үзэж харуулах нь зөв үү буруу юм уу те? Одоо яг ингэж эргчүүлээ байж болно, вижасонд орсон байж болно, мөнгө өгöd үзчихэж болно те. Гэхдээ энэ өөрөө дам байдлаар энэ зүйл рүү энэ одоо за бид болий те, бид өөртөө болий гэж хаяа те. Бидний одоо энэ ард байгаа нэг үр хүүгүүдийн залуу хойч үе маань ингээд нэг хүссэн ч гэсэн яг энэ рүү ингээд сонирхоод орж байгаа юм биш үү? Энэ дээр өөр нь яг хин ямар гараа хяналт тавьж байгаа юм бэ те? Нэг талдаа хүний эрх байж болно. Гэхдээ нөгөө талдаа зайлшгүй энэс уран гарах нийгмийн сүрэг үр дагавар байна л та. Тэгээ энэ дээр та бүхэн маань яг ямар бодолтой вэ те? Зүгээр эргүүн хувьд л хэлээ те. Богдтааны зарлиг гарсан одоо шалтгаан 1800-аад оны сүүлээр Монгол улсад одоо хятадаас оруулж ирж одоо хүрээний дээдсүүд буюу хүрээ хүүхнүүд гэж ярьдаг. Энэ хүүхнүүдийг мансууралд оруулах юм татах бодлого нэлээд явж исэн. Тухайлах юм бол одоо Гончиг Цөрөн гэж хүн 1910 хэд онд хятад иргэнтэй нийлээд 500 жин буюу одоогоор бол 250 кг цэвэр героиныг одоо тэмээнд 2 тэмээнд одоо ачиж орж ирээд баригдсан гэдэг. Энтэй холбоотойгоор одоо энэ монгол хүн хэрэглэхийг хориглоно. За хятад иргэд энэ төрлийн хэрэгт холбогдох юм бол одоо үлдэн хөөнөө гэдэг ийм зарлиг гарч ирсэн. Тэгэхээр нэлээд хатуу тэмцэж ирсэн. 1935 оны эрүүгийн цагдаагийн албаны тайланд одоо 239 мансууруулах бодис хэрэгэлдэг болгон хадгалсан зард борлуулсан этгээдийг баривчилсан гэдэг тоо мэдээ байна. Тэгэхээр энэ хүртэл нэлээд үр дүнтэй тэмцэж ирсэн гэж тоо оронтоос харагдаж байна. За
одоо гадны улс орнуудын энэ хар тамхитай тэмцэх бодлого ер нь янз байна. Зарим улс оронд одоо хэрэглээг хяналтнаас алдсан. Одоо хэн хэрэглэгч вэ гэдгийг мэдхээ болцсон. Одоо Америкийн нэгдсэн улсын 20 гаруй мужид тодорхой хэмжээгээр одоо хэрэглэхийг, за Канада улсад гэх мэтлэн бага хэмжээгээр одоо 15 грамм хүртэл одоо марихуаныг авч явах хадгалагыг зөвшөөрж гинэ гэд энэ улсуудууд ерөөсөө хэрэглээг хяналтнаас алдсан. Тэгээ хяналтанд авахын тулд одоо хэн хэрэглэгч вэ? Энэ хэрэглэгчдэрээ ер нь ямар бодлого барих уу? Яаж энэ хүмүүсийг татгалзуулах уу гэдэг байдлаар нэгт одоо хяналтнаас алдснаас болж. За хоёрт болохоор энэ зарим улс орнуудын сонгуулийн системтэй холбоотойгоор мансууруулах бодисыг одоо хэрэглэхийг одоо дэмжсэн, өөгшүүлсэн ийм одоо бодлого барьсан хүмүүс нь нөгөө мансуурах донтой хүмүүсээс санал авдаг. За мансууруулах бодистой тэмцэх одоо хатуу бодлого байна гэдэг нь болохоор тэрний эсрэг байдаг хүмүүсээс одоо санал авах гэх мэтлэнгээр ингээд хэрэглээ нөр байна. Мөн зарим улс орн түрүүн та хэллээ. Аялал жуулчлалыг дэмжих ашиг орлого олох зорилгоор одоо Малайз, Тайланд ч юм уу одоо энэ зүйлийг дэмжиж гин гэсэн үг. Эдгээр хяналтнаас алдсан улс орнууд за энэ мансууруулах бодисыг одоо урлагаар юм уу кино янз бүрийн зүйлээр гаргахад ямар ч цензур байхгүй. Энэ бол одоо манай архины хэрэглээ одоо 21 наснд хүрсэн хүн архи авч болно гэдэгтэй адилхан одоо чөлөөтэй хайцсан асуудлыг харагдаж байна. Тэгэхээр манай улсын тухайд бол энэ хяналтнаас алдсан улсуудтай адилхан ингэж мансууруулах бодисыг олж авах хэрэглэх аргыг суртаж гисэн уран сайхан нэг кино гаргахгүй байх энэ дээр бол хатуу бодлоготой байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо цагдаад шалгагдж байгаа баригдж ирж байгаа хүүхдүүд одоо би ийм уран бүтээлчийг ийм одоо урлагийн хүнийг за ийм кинон дээрээс би мансууруулах бодисыг талаар мэдээлэл олж авсан хэрэглэх аргыг сурсан гэдэг ийм мэдүүлгүүд өгч. Тэгэхээр ер нь хязгааралтай байх хэрэгтэй. Ер нь манай газраас гарч байгаа энэ кинонууд дээр хяналт тавиад мансууруулах бодисыг яг хор уршгийг одоо хүүхд залуучууд таниулах энэ тохиолдол болно. Эсвэргээрээ сурталчсан бол одоо хязгаарлалт хийх тэр киноноос хасах. За жишээлбэл үндэсний телевизээр гарч ирсэн Пабло Эскобарын киног гарч ирэхэд нь зогсоосон. За нөөрүүлэс гээд олон ангид кинон дээр бас үзлэг хийгээд зохих хэсгүүдийг хязгаарласан. Гэхдээ одоо нөгөө төлбөртэй сувгууд дээр байгаа гадны зарим кинонуудыг бол одоо бид нар сайн мэдэхгүй байна. Тэн дээр бол одоо ер нь ажиллаж бодож байна. Яг энийг яагаад асуусан бэ гэхээр бид өөрсдөө ингээд нөгөө нэг гадны соёлын гэдэг юм эсвэл өөрсдийнхөө одоо энэ урлаг уран сайхныхаа энэ бүтээлээр Монголын одоо ирээдүйн Пабло Эскобар, Эл Чапог одоо гаргаад ирэх хөл гэж имзэглээд байна л да. Яах вэ? Энэ бол энэ хар тамхи сэтгэлслүүдийн бодистой тэмцэхэд бол хоёр хөтөлбөр байгаа. Нэгдүгürt нь бол урсан сэргийлэх хөтөлбөр гэдэг байгаа. Дараа нь бол одоо бас эмчилгээний хөтөлбөр гэдэг. Тэгээ урсан сэргийлэх хөтөлбөр дотор бол гол утга нь бол ердөө өсвөр насны хүүхдүүдэд бол ер нь бол энэ хор холбогдолтой хамгийн гол нь нөгөө стрессээ зөв тайлах гэдэг. Тэгээд ер нь гэр бүлийн одоо тэр бүрэн бүтэн байдал, гэр бүлийн харьцаа, хандлагаас бол маш их эцэг эхийн одоо хараа хяналтаас маш их шалтгаалдаг. Ер нь бол өв тэгш одоо бас одоо өөрийн одоо сэтгэхүүн одоо ур чадвар эзэмсэн хүүхдүүд бол яг энэ мансууруулах бодисд бол ер нь баг орох ер нь баг болцоо байхгүй. Ер нь голцоо одоо тэр одоо юу гэдгийг манайхаар бол зам буюу төрхүүлийн эмгэгтэй хүүхдүүд бол энэ татагдаад байна. Энэ лөө ороод байна гэсэн судалгаа бол байдаг л да. За тэгэхээр бол одоо бага насны өсвөр насны хүүхдүүд бол ердөө л урсан сэргийлэх энэ бодис хор холбогдолтой шүү гэдгийг бүр системтэйгээр одоо сургалтанд нь оруулж өгс урсан сэргийлэх. Насанд хүрсэн хүнд бол ердөө л одоо энэ цагдаагийн даргын хэлдгээр ердөө л хууль юм байгаа шүү. Та одоо хуулийн дагуу л одоо ийм гэдэг одоо хуулиа жоохон чангаруулдаг ч юм уу тий. Одоо ингэжээж одоо тэмцэнэ гэсэн одоо олон улсын туршлага байна л да. Тэгэхээр бол би бол бодохдоо манайд нэг зөвлөл байдаг л да. Одоо тэр зөвлөлийг бол гадны оронд бол бүр тогтмол үйл ажиллагаатай байдаг юм байна. Одоо байнгын үйл ажиллагаатай. Тэгээ манай зөвлөл бол нөгөө бас нэг хуралдаа тий тэрэнд чинь бол нэлээ гайл одоо цагдаа одоо эрүүл мэнд гэл бүх одоо албаны одоо бүх одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс байдаг. Тэгэхдээ одоо Тайландд ч гэдэг юм уу одоо тэр бусад оронд бол тэр бүр тогтмол байдаг юм байна. Үйл ажиллагаа одоо бүр албан ёсны байдаг юм байна. Албан ёсны явахад тогтмол байдаг юм байна. Тэгэх юм бол тэр зөвлөлөөр одоо оруулаад одоо таны хэлээд байгаа одоо яг одоо энэ чинь бол яг энэ байдалтай тэмцэхэд бол зөвхөн цагдаа биш зөвхөн имлэг биш
одоо бүх одоо боловсролын яамч гэдэг юм бүх шатны одоо сургууль хүмүүжүүлэх энэ чиглэлээр бол ер нь нийтдээ хамтын тогтолцоотой уялдаатайгаар тэмцэж үр дүнд хүрнэ л гэж би боддог. Одоо жишээ нь зүгээр одоо та хоёулаа бас ээж хүмүүс те одоо айл болгон л ингээл одоо хүүхд болгон л ингээл гар утастай бүгд л одоо таблеттай те цуг тасаагаар нэг видео саналхийн хаалттай кино гөрөвлөхийн те ингээл тодорхой хэмжээ төлбөр төлөөл яадаг. Тэгэл энэ чинь бараг нэг 3 киноны тутмын нэг нь л бараг юм хар тамхитай те гэмт хэрэгтэй аллах хүчирхийлэлтэй л одоо ийм зүйлийг л харуулсан. Монгол жалгаагүй юм л байна л та. Зүгээр тойр одоо зүгээр нэг айл гэрийн төлөөлөл бодъё л да те. Хүүхдүүд одоо жишээ нь яг иймэрхүү зүйлээс та одоо чинь яаж сэрэмжлэх вэ? Ямар тойр гарц гаргалгаа байна? Одоо та юу гэж бодож байна? За ер нь бол нөгөө түрүүн сая хэллээ те нөгөө гэр бүлийн доктортой байдал дээрээс нь хүүхдийн суур хүмүүжил гэдэг юм бол нэлийн чухал үүрэг ролтой гэж би бодоод байгаа юм. Тэгээд нөгөө тухайн хүүхд маань өөрийнх нь одоо сурч боловсрч байгаа орчин нөхцөл бас их хамааралтай байх шиг байгаа юм. Тэгэхээр хинтээ найзалж нөхрөлж ин те тэр болгон дээр нь одоо ээж аавынхын зүгээс одоо хяналтаа бас тавих шаардлагатай. За сургууль бол одоо мэдээж багш бас хүүхдүүдтэйгээ тулж харьцсан. Одоо тухайн хүүхдийн одоо мэдээж нөгөө хүүхд маань гэртээ байх орчин нөхцөл зан характер бас нэг өөр, сургууль дээр бас ямар характер гаргаж ийн гэдэг нэг өөр те. Тэгэхээр тэрэн дээр бол багшийн бас өөрөөр бас шаардлагатай гэж би бодоод байгаа. Тэгээ мэдээж болохгүй нөхцөл байдал үүсэхдээ үл ээж аавд нь сэрэмжлүүлэхдээ танаа хүүхднийг ингээд дэшүү анхаараарай гэдэг юм уу те. Тэгэхээр энэ маань бас шатанда. Тэгээ нөгөө бид нар түрүү жил нөгөө цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартаа хамтарсан хяналт бас хийж явсан. Тэгэхээр ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтарсан нөгөө зуршлын мэдээллүүдээ хоорондоо дамжуулаад ингээд тэр газар ингээд шалгалтаа хийгээч гэдэг байдлаар. За тэгээд тэр мэдээллүүдийг аваад харахаар ерөнхийдөө дандаа өсвөр насны хүүхдүүд сургуулийн форумтой. За тэгээд тэд нар маань ингээд эмийн сангуудаас орж ингээд нөгөө мансуурах зорилгоор эм авч хэрэглээд байгаа тийм тохиолдлууд дээр хяналт хийсэн байгаа. Тэгэхээр энэний цаана юу байгаад байна гэхээр тэр хүүхдүүдийг нөгөө анхаарч байгаа байдал маань жоохон дутагдaltaй байгаад байна гэж бас хараад байгаа юм. За тэгээд тэр байрлал одоо дүүргээр нь харахаар ерөнхийдөө нэг дүүргийн яг нэг хэдэн сургуулийн хүүхдүүд ч юм уу тиймэрхүү байдал ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр тэрэн дээр бас тухайн сургуулийн нөгөө нийгмийн ажилтан гэдэг маань бас айгүй үүрэг ролтой байх хэрэгтэй байгаад байгаа юм. Одоо яг үнэхээр л мэдээж тэр бол нэгэн газар авцсан бүр ингээд арга барил нь нарийсчихсан тийм байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр тэр сургуулийн нийгмийн ажилтан бас хүүхдүүдийнхаа тэр эрүүл мэндийн боловсрол тэр юун дээр нь бас анхаарал хандуулмаар санагдаад байгаа. Та ямар бодолтой нь одоо жишээ нь эцэг их асран хамгаалалт шийдэх юм уу баг сургууль хүмүүжүүлэгчтэй сургуулийн нийгмийн ажилтангаас гадна тусдаа бас ингээд ийм бас зөвлөл бас байх хэрэгтэй гэдэг санааг илэрхийлж байна. Та юу гэж бодож байна? Би яг хөө сая өөрөө асуулаа л да нөгөө ээжийн хувьд ямар бодолтой байна гээл тий. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо яг энэ орчин үеийн нийгэмд сошиал гэдэг бол ерөөсөө зах замбрааг болцсон тий. Бид нар хэдийгээр одоо хүүхдүүдэд утсынхан ч юм уу зурагт үзэх ч юм уу одоо аминдаа хараа хяналт тавьж байгаа л гэж бодож байгаа боловч бас л энэ дээр бид нар бүрэн хараа хяналт тавьж гинүү гэдэг дээр бас тий бид нар өглөө гараад ороо ирдэг тий. Тэрэл ингээл маш завгүй нийгэмд амьдарч штэ тий бид нар тий ингээл хөвчтэйгээ тий. Тэгэхээр одоо яг түрүү манай өмнө хүмүүсээс хэллээ л дээ тий энэ одоо бүх шат чатандаа л боловсролын яам нь юу хариуцах юм, эрүүл мэндийн яам нь яах юм, цагдаагийн ерхий газрын яах юм гэдэг энэ бол зөвхөн энэ нөгөө цагдаагийн ерхий газрын ч гэдэг юм уу, хуульд тодорхойлдог яам ч гэдэг юм энэ асуудал биш те. Бүх шатандаа эцэг их нь багш нь сургууль хүмүүжүүлэгч нь энэтэй тэмцэж л бид энэ асуудлыг одоо хязгаарлах байдаг юм уу? Яахаас зөвхөн одоо энэ цагдаагийн ерхий газрын асуудлаа гэдээ орчих юм бол энэ болохгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ нөгөө мэдлэгтэй байх гэдэг өөрөө маш чухал л да те. Хүн мэдэхгүйгээсээ шохорхон. Ялангуяа одоо түрүү өөрөө хэлсэн те энэ киногоорч гэдэг юм уу те одоо Монголын одууд ингээл одоо энэ кинон тоглоол те тэгэхээр тэр ялангуяа өсвөр насны хүүхдүүд ч одоо өөрийнх нь те хүндэлж авдаг ч гэдэг юм уу одоо тэр яадаг одоо тэр одон ч гэдэг юм уу жүжигчин ч гэдэг юм уу хар тамхи хэрэглээл ингээл гараад байгаа юм бол өө энэ одоо миний энэ хүндэлдэг од хэрэглээд байгаа юм чи би энийг хэрэглээд үзвэл яа ч гэдэг юм те яг тэгэл тэр яг өсвөр насны хүүхдүүд бол яг ийм бодол суун тийм учраас бид нар хамгийн гол нь хүүхдүүд ерөөсөө л мэдлэгтэй байлгах урьдчилан сэргийлэх бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг нэг л боловсролын яамтай те одоо хүүхдүүдийн бага насны хүүхдүүдийн хэмжээнд ямар хэмжээний боловсрол мэдлэг олох ёстой. Дунд ангийн хүүхдүүдэд ямар хэмжээний боловсрол мэдлэг олох ёстой гэдэг юм уу те. Одоо яг энэ төрөний бас бидний хийсэн хурал дээр яг энэ нөгөө мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бараг 80 орчим хувийн одоо энэ урмалтай холбоотой гэдээ бас тоо мэдээ би харж ирсэн те. Тэгэхээр ялангуяа мандаа хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй энэ одоо ингээл байгальтаар урагч байгаа тийм үү. Тэгэхэд тэр хөдөө орон нутгийн хүүхдүүд нь одоо аав ээжээсээ ч юм ах ээжээсээ ч гэдэг юм эсвэл
бага насны хүүхэд нь араа нэг ахмад насны хүүхдээсээ ч юм уу те энийг одоо ингээд хэрэглээд үтчүүл яад гэж гэдэг юм уу те ийм байдал үүсэх учраас яг л хөдөө орон нутгата яг л мэдлэгээр л бид нар хүүхдүүдэд хангаж мэдлэгтэй байж тэрнээсээ яаж усан сэргийлэх вэ? Ань чинь болохгүй юм бэ шүү. Шохооргод хийхээс өмнө хэрэг мэдж явах юм бол тэр шохооргож байгаа хүүхдүүдийн тоон бас хэдэн хувиар буурах уу энэ гэдэг. Тэгэхээр яг л энэ нөгөө шат чадандаа л арга хэмжээ авах хэрэгтэй болов гэж байна. Нэгжийн асуудлууд хөндөгдөж байна тийм. Одоо соёлын яам юм уу, боловсролын яам яаж өгсөн зэрэг байна. Ямар оролцоотой байна гэдэг. Энэ дээр Монгол улсад мансууруулах бодисын эргэлтээ тэмцэх үндэсний хороо өгч ажиллаж байгаа. Хороонд одоо 7 яамдын сайд 13 агентлагийн дарга ордог. За миний мэдхээр энэ нөгөө эрүүл мэндийн сайд, одоо боловсролын сайд, гэр бүл нийгмийн хамгаалал, одоо соёлын сайд гэдэг юм уу, эдгээр хүмүүс байдаг. Энэ хуралдаа ерөөсөө ирдэггүй. За тэгээ төлөөний хүн явуулцдаг. Эргээд тайлан мэдээ хангалтгүй хийсэн ажил байхгүй. Жишээлбэл одоо боловсролын яам одоо энэ хүүхдийн сургалтын хөтөлбөрт мансууруулах бодисын хор уршиг одоо яаж оруулсан бэ? Одоо ахлахангийн сурагчдад энэ сургалт орж ийн үгүй юу гэдэг асуудал дээр тайлбар өгмөрөх. 2023 оны 7 сарын 7-ны өдөр буюу одоо энэ жилийн хамгийн сүүлийн улсын хурлын чуулганаар мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль дээр байсан ахлахангийн сурагчдад мансууруулах бодисын хор уршигын талаар албан сургалтын хөтөлбөрт оруулж хэрэгжүүлсэн байна гэдэг заалтыг хүчингү болгоцсон. Яагаад? Мэдгүй одоо яагаад хүчингү болсныг бол би мэдэхгүй. Ингээд энэ заалт хэрэгжихгүй одоо ахлахангийн сурагчдад ямар нэгэн энэ хорц хүчлийн талаар, хорт бодисын талаар сургалт байхгүй. Зөвхөн интерактив хичээл буюу одоо мэдлээ цэгийн дээр 11-р ангийн хүүхдүүд өөрснөө хүсвэл орж үзэх болцоотой нэг тийм сургалтын мэдээлэл байгаа. Өөрөөр бол энэ сургалтын ажил боловсролын байгууллага дээр хийгдэггүй байна. За соёлын яамны тухайд жишээлбэл уран бүтээлчд одоо маш олон хүмүүс та бүхэн мэдж байгаа тийм сошиалоор явдаг уран бүтээлчд холбогдчихлоо байдаг. Яш итгэл аваад гараал дахиад хэрэгжилж ингээл ороод ирдэг. Гэтэл эдгээр хүмүүсийн одоо уран бүтээл хийх эрхийг хязгаарлах. За телевиз сайтууд гэхэд телевизийн нэвтрүүлэгт оруулахгүй байх гэх мэтлэн ийм одоо эрх зүйн зохицуулалт дутагдaltaй энийг одоо бий болгох тал дээр одоо ажлууд хийгдэггүй ч гэдэг юм уу. Ингээд салбар нэгжийн хариуцлагагүй байдлаас болж энэ мансууруулах бодистой тэмцэх ажил үндэсний хэмжээнд одоо хангалтгүй зөвхөн хууль зүй дотоод хэргийн яам цагдаагийн байгууллага гэх мэтлэн байгуулгал зөвхөн өөрийн ажил мэт яваад байдаг. Гэтэл бусад оролцоо байхгүй. За бас тухайлбал хэлэх юм бол Исланд улсын жишээ байна. Хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв өнгөрүүлэхээр маш олон спорт зохицолборууд бий болгосон. Ингээд ирэхээр хүүхдүүд чөлөө цагаа зөв өнгөрүүлээд спорт урлагаар хичээллээд цаг завгүй болоод ирэхээр нөгөө найз нөхдийн хүрээлэн зөв болно, цагаа зөв зарцуулна. Ингээд огт мансууруулах бодис байтугай өөр төрлийн гэмт хэрэг үлдэгдэхээ болсон. Тэгээд төв дэлхийн олимпиад янз бүрийн тэмцээнд спортын өндөр амжилт гаргадаг болсон гэдэг. Жишээлбэл манайд одоо энэ спорт аялал жуулчлалын юуны чиглэлээр энэ хүүхдийн чөлөө цагийг өнгөрүүлэх газрууд дутагдaltaй. Энийг бий болгохын тулд өнөө үндэсний хорооны гишүүн байгууллагууд ирж яаж энийг бий болгох уу гэх мэтлэн гээд ярмаар байдаг байхгүй. Тэгэхээр энэ хангалтгүй байна гэдгийг хэлэх гээд байна. За тэгэхээр наад хороо гэж хэрвээ ажиллаа хийдэг юм бол татан болгуул яадаг юм те. Баанхал одоо хороо комисс газруудтай тэгээд ажил хийж байгаа газар байхгүй. Үнэхээр одоо тэр хурал одоо тэр юун дээр нь уулзалтан дээр нь тэр сайд нь ирдгүн бол тэнд багтаах шаардлага нь байдаг юм уу те. За хоёрдугаар энэ 2-р сарын 25-ны өнөөдөр сонины дугаар байна. Сая яг та бүдийг хилцүүлэг хэлж байхдаа ингээд надад бас ингээд шипи болгоод ингээд манайхаа оруулж өгч юм л та. Тэгээ эндээс ингээд харангууд ангаж шатны шүүгүүд 5 жил гатсан мансууруулагчдын хэргийг одоо шийдэж чадаагүй байгаа гэж. Өөрөөр хэлэх юм бол ангажны шүүгүүд энэ явдаг. Ямар сайд арга гэдэг юм уу, ямар одоо эрх мэдэлтэй нөлөөтэй болгох хэрэг ингээд явдаггүй юм те. Тэгээ одоо ингээд уншихаар энэ төр ингээд сонь юм байна л да. Одоо жишээ нь удаадаар хэрэгт холбогдсон этгээдүүд ингээд ерөөс анхан шатны шүүгтэр байгаад байдаг. Урд өмнө харт амхны ялаар шийдэгдэжсэн, эсвэл ингээд одоо хэрэгсэхгүй болж исэн юм байд зүйлүүд байна. За мансууруулах бодис одоо энэ зарсан хэргийг бас энэ хэрэгсэхгүй болгож байгаа гэж. Одоо бид нар дийлэр гэж ярьдаг те. Хэрэгсэхгүй болгож байгаа. Тэр ч бодгоо шүүх хуралдаан дээр хэрэгт холбогдчоод мэдүүлэг гэхээр худлаа ухаан алдаж ундаг, биеийн байдал муудлаа, өмгөөлөгч одоо тэнд шүүх хуралдаа гэдэг юм уу. Эсвэл прокурорыг үзэм шүүх хуралдхан одоо хангалтаагүй гэж яриад ингээд шүүх хурал нь болдоггүй. Би буруу санааг бол нэрийн дуртаж яг Монгол улсын X ерөнхийлөгчийн хүүхэд нь нэр бүхий одоо хүүхэд залуучуудтай нэг орон сууцны хороолт хард амь хэрглэж хагаад нэг нь өндөр дээрээс унж амнасаа хорцсон гэдэг бол унсан байдаг. Энэ нэрг одоо шийдэгдэг, хаагдсан шийддэг лөө. Энэ бол нэг кейс л дээ. За маш олон одоо ийм юм байна л да. Тэгээд
Энэ яагаад ингээд хууль нь ингээд хэрэгждэг юм бэ? Энэ ингээд яг шүүхөр ороод ингээд ял зэмлэлээ. Тэгээ толгойг нь хэлсэн хуулиараа хүртэл нэг шийдэхгүй л байна л та. Яг уу энэ чи. За яг би бол яг энэ чиний үед бол ер нь бол мэдээж одоо хуулинд бол тодорхой заачсан. За тэгээд одоо явагдах хэвээр юу зүйл бол одоо яг ямар процесс явагдаж байгааг би сайн бас мэдэхгүй байна л да. Тэгэхдээ иймэрхүү мэдээллүүд бол бас нэг өсвөр насны залуучуудад энийг хэрэгэлцсэний дараа бол ингээ бас тодорхой хэмжээний ялмал нь одоо ингэсгээд өнгөрдөг гэсэн ойлголт төрөх бол айгүй бас ослолтой. Тийм одоо энэ чинь сөргөөр нөлөөлнө. Ер нь бол энэ мансууруулах бодис чинь ганцхан одоо хууль зүйн талаас биш өөрийнхөө эрүүл мэндийг бол маш ноцтойгоор тэр юм бол гинтээж байгаа шүү дээ. Жишээ нь сэтгэл зүй, сэтгцийн болон бие махбодын хараат байдалд орно гэдэг бол маш хүнд байдалд орж байгаа. За тэгэхээр бол ер нь бол энэ одоо ихэнх одоо бас бид нартай ингээ ярилцаад байж байхад бол ер нь энэ бодисын хор хөнөөлтөй гэдгийг ийм амар хор хөнөөлтөй гэдгийг хэрвээ би мэдчихсэн бол хэрэглэхгүй байсан ч гэдэг юм тий. Тэгэхээр бол ер нь одоо энэ өсвөр насны залуучуудад бол энэ бодис бол таныг бол ер нь маш хүнд байдалд оруулна шүү. Нэг бол 20 анги, нэг бол амь насыг ч одоо авахар ийм хүнд одоо бодис шүү. Тийм ч учраас дэлхийн нийтээр тэмцэж байна. Тэгэхээр Монгол ч гэсэн ялгаа байхгүй адилхан л одоо тэмцэж байна. Тэгэхээр бол энэ дээр бол одоо яг одоо тууштай тэмцэх ёстой. Дээрээс нь усан сэргийлэх ажиллагаагаа сайн хийх ёстой. Дээрээс нь одоо цагдаагийн байгууллагыг бол би нэг байнга харьцаж ажилладаг бол маш сайн ажиллаж байна гэж би боддог. Одоо үнэхээр илэрхийлж гин тийм ээ тогтоож гин одоо арга хэмжээг нь бол тодорхой хэмжээнд авчин гэж бол манай улсын хувьд бол би бол ер нь маш сайн ажиллаж байна гэж боддог. Хамгийн гол нь одоо энэ хэрэгжилж байгаа хүмүүст одоо ямар би түрүүлсэн шүү дээ. Хуулийн хариуцлагыг бол ийм байдаг шүү гэдэг хуулийг сурчлах. Хэрвээ энэ бодисыг хэрэглэсэн байх юм бол ийм одоо тодорхой хэмжээний одоо хуулийн хариуцлага хүлээдэг шүү гэдгийг бол бас сайн ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Юу энэ дээр нөгөө хуулийн зохицуултын асуудал бас нөлөөдөг болов уу гэж бодож байна. Жишээлбэл одоо ийм тохиолдлууд байдаг л та. Манайд шалгагдж байгаа хүмүүсийг нөгөө биологийн дээж аваад одоо хэрэгэлсэн. За мөн эдмүрийн баримтаар хураачдаг. За ингээд энэ процессын дараа нөгөө шүүх шинжилгээний байгууллагаар ямар бодис вэ гэх мэтлэн дүгнэлтүүд гаргах гээд маш олон процессын ажлууд хийсний дараа ялагчаар татдаг. Ялагчаар татсны дараа хөлийн хориг тавьдаг ийм эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохицуулт. Ингээд энэ зохицуултыг мэдж идэх хүмүүс чинь нөгөө ялагчаар татагдаж хөлийн хориг тавихаас өмнө гадаад улс руу одоо орхон зайлдаг. Одоо маш олон этгээдүүд орхон зайлсан бид нар Интерполийн шугамаар 90 оруулж байна. Одоо Турк улсад тэгэхэд 20 гаруй этгээд байна. Өмнөх онд бид нар 4 хүн авчирсан. Эргээд нөгөө мансууруулах бодистой холбоотой гэмтэрэг үйлцсэн хүмүүс орхон зайлангуудаа гадаад улсаас нийлүүлэгч болоод Монгол улсын одоо хэлээр хууль бусаар нэвтрүүлэх гэмтэрэгт гадны бүлэглүүдийн гар хөл болоод нийлүүлэлтэнд улам илүү одоо нөлөөлж байна. Тэгэхээр нөгөө ялагчаар татах хөлийн хориг тавих асуудал маань хуулийн зохицуултаас болоод энэ хүмүүст одоо ялааг завших одоо хэргийг удаашруулах юм нөхцлүүдийг бүрдүүлж байна. Энэ дээр хууль талаас мэдээж хуулийг одоо хүн хэрэгжүүлнэ тэ. Тэгэхээр хэрэгжүүлэх тэр байцаан шийдэх ажиллагааны оролцогчд маань өөрснөө энэ мансууруулах бодис гэдэг зүйл бол гар утасны хулгайнаас өөр юм аа. Монгол улсын үндэсний аюулгүй байдал хүн амын удмын санд нөлөөлдөг үндэстэн мөх хүртэл аюултай гэдгийг одоо манж үндэстэн хар тамхины дайн одоо Франц, Герман, Англи, Европын орнуудтай дайн хийж үндсэндээ ялагдаад ингээд тэр улсуудын мансууруулах бодис одоо хэрэглэгч орон болж ингэж үндэстэн мөхсөн. Тэгэхээр ийм үндэстэн мөх хэмжээнд хүрдэг аюултай зүйлийг одоо гацаахгүйгээр дор бүрнээ одоо байцаан шийдэх ажиллагааны оролцогч нар зааж өгдөг гэж байгаа байхгүй. За ингээд нэг хүнэн зүгтчих гэдэг юм уу. Ингэчүүл одоо удаашрна гэх мэтлэн ингээд одоо ухамсарлахгүй байгаагаас болж энэ зүйлд одоо нөлөөлж ийн бол гэж харах гэдэг. За би түрүүн та хэд нөгөө юу харуулах гэдэг нөгөө одоо нуурыг харуулъя л одоо энэ нөгөө л урлаг соёлын одод манайх одоо нөгөө инфлюенсерөө нөлөөлөгч гэдэг те дандаа хандлага дуучлал ер нь энэ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бол энэ хар тамхинд одоо ингээл ерөөсөө хэрэгтэн холбогдож байгаа. Одоо нэрийн дурд ихээр одоо түүний нэр төр талдсан гэдэг одоо яадаг юм болоо ингээл явж байгаа юм. Тэгээд одоо энэ хүмүүсд ер нь яг ямар хариуцлага хүлээлгдэв юм бэ гэдэг нь хэллээ л дээ. Ихэвчлэн 1 жилийн 20 халуун тэнцийн оролцол ялл өгдөг юм байна л да. Тэгээд одоо ингээл ихэвчлэн хипхоп одоо юм дууны жүжигчин хүртэл ингээл явж байгаа залуу жүжигчин хүртэл багтчихсан. Энэ хүмүүсд ер нь ямар хариуцлага хүлээлгэсэн бэ гэж би нэг жишээ хэлээ л да.
Энэ өнгөрсөн жил энэ Өмнөд Солонгосын жүжигчин Lee Seok-Yoon гэдэг одоо энэ залуу манайх одоо Parasite гэдэг киногоор нь таньда энэ жүжигчин хар тамхи хэрэглэсэн нь илрээд тэгээ энийг өөрөө тухайн үед үгүйсгэж хагаад хөдөлшгүй баримтлаар нотлогдоод тэгээ маш олон сарын хугацаанд захим сүлжээнд бүүлэгдүүлсэн. Солонгочууд ерөөсөө энэ одоо нэг энэ урлаг соёлын одод нэм хар тамхитай холбогдох юм бол тайзнаа шууд буулгадаг юм байлээ. Эфир ерөөсөө гарахгүй одоо тэр Facebook, Instagram одоо YouTube те юу гэдэг бүх юунаас нь бол ингээд буулгадаг юм байлээ л дээ. Тэгээд энэ жүжигчин яг тэр дарамтыг тийч гараагүй л дээ. Машинд амиа хорлсон байдалтайгаар бол ингээд олдож исэн. Тэгээ ер нь бол энэс хойш өмнө Солонгост энэ хар тамхитай холбоотой асуудал бол зөвхөн хүүхүү залуучууд биш урлаг соёл төдийгүй нийгмийн бүхэлд нь хамрагдсан байна. Зүгээр одоо ил болсноор 20,000 орчим хүн байнга хэрэглэдэг гэж байгаа. Үүний цаана бараг хэдэн саяар тоологдох хүн байж магадгүй. Манай өмнө Солонгос бол ердөө 50 сая хүн амтаа штэ. Бид Хятад Америк хажууд бол маш цөөхөл. Гэтэл одоо бидрийг бол энэ хар тамхи гэдэг зүйл одоо авч одлоо гэдэг нэг юм зүйлийг бол ярьж ийсэн. Тэгээ би одоо энэ дээрээс юу гэж асуух гээд байна гэхэлэр энэ 50 сая хүн амтаад Монголоос одоо хэд дахин их юм 25 за бараг те 20 30 дахин одоо хүн амтаа ийм улс орон ирээдүйн хойч үедээ ингэ санаа зовж явахт монголчууд одоо энэ нөхдүүдийн толгой ингэ илээ явж байгаа байхгүй ингэ явж байгаа. За одоо би эдрээс юу нэг ял аваад ингэж яг суусан гэдэг дээр бол би одоо бол нэг л итгэл багтаал нь. Одоо би танаас нэг жишээ харуулъя л да. Одоо энд ингэж юу явж байгаа. Саяны холбогдсон нөхдүүдээс хоёр нь одоо нэг юм нэг аянд оролцож одоо өөрсдийгөө одоо ингэж хар тамхинаас одоо энэ хойч үеэс нэг хол байгаа ч гэдэг нэг юм уриалга гаргасан юм уу. Бус нь одоо би таг чимээгүй байл гэдэг нэг тийм шүүмжлэлийг тавих гээд одоо дэрэн дээр одоо яг та бүхэн маань яг ямар бодолтой байдیں۔ За жишээ нь одоо энэ дууч амархуу та нар мэдчихэж байгаа. Хар тамхи хэрэглэж байгаа үйл дээр баригдсан гэдэг. За дараа нь шүүх хурлууд манай нөлөөс туслуулж исэн. Тэгээд нэг юм Black Challenge гэдэг нэг аяа явсан юм одоо орондоо тий. Энэ дээр ингээд нэг оролцож исэн. За энэ Guys хамтлагийн Бат ундрал гэдэг одоо энэ дуучин байгаа одоо энэ өмнө бас яваад өнгөрлөө. Бас ингээд хуулийн тийм байгууллага шилжсэн. Тэгээд одоо ээжтэй амлж байна гэд бас ингээд юм би нөлөөлөд орсноо л гэжсэн. Тэгээд би хараад байгаа байхгүй 50 хүн хар тамхины хэрэгт оролцлоо гэхэд ердөө 1-2 хүн л одоо ингээд буруугаа ингээд гимшлээ ухаардаг те олон нийтийн нөлөөлөл энд оролцдог гэхээр бус нь яг яад тийм жилийн тэнцэнгээ аваад явж тийм үү эсвэл гадаад улс орнороо оргон зайлт тийм үү эсвэл нөгөө одоо би алдартай хүн гэдгээр одоо нөгөө шүүх прокурор нөлөөлд тийм үү ял завш тийм үү яадгийн би нэг цоорхол болж хараад байна эндээс. Солонгос улс анхаарч ингээд та түрүү ярьлаа. Энэ дээр нөгөө далд хэрэглэгчийн тухай яригдж байгаа. Одоо олон улсад далд хэрэглэгчийг тооцдог хоёр аргачлал байгаа юм. За нэг мансуурагчийн ард одоо 4-6 хүн байж магадгүй. За нөгөөх нь болохоор хэрэглэх насны одоо 100,000 хүн тутмын 2.7% нь хэрэгжилж байна гэдэг. Энэ одоо манайхтай адилхан орлогын түвшин амжилгааны өртөг энэ байдлуудтай ойролцоо улс орнууд 2.7%. Энэ хоёр аргачлалаар тооцоход ер нь одоо 30,000-аас дээш далд хэрэглэгч байж болшгүй гэдэг тооцоол харагдаж байна. Энийг 100,000 хүн тутам тооцох юм бол их өндөр тоо. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодистой тэмцэх албанаас энэ мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлэхгүй бол 2030 он гэхэд энэ хэрэглэгчийн тоо 43% өснө гэсэн тооцоол. Тэгэхээр бид нар шахчаатандаа одоо энэ дээр анхаарахгүй бол энэ далд хэрэглэгч өндөр байна гэдэг утгаар үзэх юм бол ер нь аюултай нөхцөл байдал үүсчээ гэж хэлэх гээд байна. Тэгэхээр энэ олонний танил хүмүүс маань энэ далд хэрэглэгчийн тоог бий болгох, гэмт хэрэгтнийг бий болгоход бас тодорхой хэмжээгээр нөлөөлж цагдаад барьж гисэн хүмүүс шууд нэрийн заагаад хэлчих. Би одоо энэ хүнийг даган дуурайдаг. Тэгээд энэ хүний одоо хэрэгэлдэг энэ бодисыг би хэрэгэлдэг өсөн гэдэг. Тэгэхээр гадны улс оронд одоо эдгээр хүмүүсийг дахиж тайзан дээр гаргахгүй, хэвлэл мэдээлэлээр гаргахгүй шахах чинь тий. Тэгэхээр манайх бас ийм соёлд суралцаж эдгээр хүмүүсийг одоо бас хаалттай байлгах, өөрснөө сайн дураараа зайгаа тавьж одоо алга болох ийм бас нөхцөл байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол улсад мөрдөж байгаа хуулиар одоо уран бүтээл хийх эрхийг хязгаарлах юм уу ийм хуулийн зохицуулалт бол одоогоор бол байхгүй байна. Тэгээд эдгээр хүмүүс маань нөгөө хадгалсан гэдэг тохиолдолд одоо 1 жилийн хорихол ял аваад нөгөө магадлалд ороод гарцсан ийм тохиолдлууд байна. Зарим нь нөгөө хэрэгэлсэн гэдэг нэг өөр ойлголт яваад байгаа юм. Зөрчлийн хуулиар шийдэгддэг. Тухайн хүнд одоо эдмэрийн баримтаар ямар нэгэн зүйл олдоогүй зөвхөн биологийн дээжнээс хэрэгэлсэн гэдэг нь илэрсэн тохиолдолд 7-оос 30 хоног баривчлагддаг. Ингээд захиргааны журмаар баривчлах шийтгэлээ эдлээд гараа явцдаг. Тэгээд энэ тохиолдолд нөгөө ялж шийтгэд идэлгүй байна гэдэг ойлголт төрөөд байна. Энэ дээр тэгээд хуулийн нэг цоорхоо бас байгаад байна. Тэр хүн хэрэглэхийн тулд нөгөө бодисыг олж авсан бай таараа тий. Гэтэл хуулийн дээрээ олж авсан, хадгалсан бол гэд
Хэрэглэхээс өмнө мэдээж олж авсан байдлаараа тэрийг одоо шийтгэх тийм практик тогтоогүй зөвхөн одоо хэрэгсэн гэдгээр нь зөрчлийн хуулиар хариуцлах тооцоол өнгөрч байдаг. За манайх нь яг төр завсралаа юу хөө. Энэ нөгөө манайд хамтарч ажилладаг юм эрч хүчний колкостос байгаа юм та дөрөв манаас амтрахаа уугаараа тэгээд 3 төрөл гардыг сар шинээрээс нь айлууд ширээн дээр нилээх тавьсан байлээ. 3 төрлийн өнгөтэй. За та бүхний урд байгаа цэнхэр өнгөтэй нь бол энэ бүх насныхан зориулсан яг энэ хүүхэд залуучууд те өндөр настай зориулсан одоо яг өдрийн яг энэ нүүрс усны глюкозны хэрэглээг хангасан. За ногоон өнгөтэй нь болоод ирэнгүүт энэ витамин спорт фитнесээр хичээлдэг хүмүүст зориулсан илүү хөлс ялруулдаг болцоодын бас яг энэ глюкозны хэрэглээг бол хангаж байгаа. За миний урд байгаа нь улаан бол энэ алкогольны төрлийн ундаа хэрэглэж байгаа болоо хэрэглэсний дараа бас энийг уух юм бас илэгний одоо нөгөө тэр алкогольныг одоо шимэгдүүлэх те одоо боловсруулах үйл ажиллагааг бас дэмждэг бас юм глюкозтос байгаа шүү. Та бүхэн маань тэгээ амтрахаа уугаарай. Нэвтрүүлгийн эвент тэтгэгч глюкоз бус. Мэргэжилтэн оюун гэрэл өөртөө ч холбоотой байна. Танаас салбартаа гэж байгаа шүү. Өөртөөгөө адил илүү бас юу орж байгаа шүү байна. За түрүүн та нэг канабис гэдэг нэг яринлээ. Энэ Монгол улсад энэ хар тамхи бол энэ сэтгэс нөлөөлөх энэ бодисыг тарьж ургуулдаг гэсэн юм яриа байдаг л да. Намайг аль хүүхэд байхад л энэ хуучин одоо зөвлөлтийн цэргийн ангиудыг байрлуулсан газрууд гээл те одоо энэ дорнот байт юм урагшаан одоо шанд те зоожоогоо дарахын эрдэнэт тэр ч бодох налак гордок гэж ярьдаг л да. Одоо үрл ингээд сүүлд ингээд мэдээлэл гараад идэг. Гэртээ одоо хар тамхи ургуулж байсан иргэдийг баривчлаа л гэж байгаа. За тэгэл нагаас нэг зураг яг тэр зураг нь мөн хэргийн газар зураг мөн ч юм уу биш ч юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол хааны газар одоо хотын хааны газар ургаж байгаа бол магадгүй дилер буюу тэр дилерт одоо яг нийлүүлдэг бас энэ ханган нийлүүлэгч буюу ургуулдаг усууд бас би байхыг үгүйсгүй гэж бодож байна. Тийм учраас залуу хойчгүй бол энд бол нэлээд тийм нууц байдалтайгаар бол эрчтэй орж ийн гэж би шийдгэлж байна. Би шийдэл хэрэгтэй хүн. Тийм. За би бас түрүү нөгөө ярианыхаа ихэнд хэлжсэн те. Яг одоогийн байдлаар бол одоо өөр асуугаад энэ нөгөө тасалгаан тарьдсан те энэ одоо мансууруулах бодистой байж магадгүй гэсэн те. Одоо магадгүй гэдгээс л ярьж байна те. Хүлэмжийн тариад ингээд тарьсан. Би зургийг тавьсангүй. Нэг хүн бүр сайт ярьслаа гэсэн байлээ. Бүр экспортлно гэдэг. Бүр би ингээд юм канабис чулуу ингээд би хүлэмжийн тарьж байгаа. Би энийг их орондоо яахгүй худалдаа авах шин гадаад байгаа. Би ингээд экспортлно. Баг улсын төсөнд мөнгө оруулна гэдэг их багталтайгаар ярьж илээ. Түрүү би хэлсэн тийм мансууруулах юм сэтгэл нөлөөт бодис эргэлтэн хяналтын тухай хууль гэх. Тэгэхээр энэ нөгөө нэг мансууруулах бодис бүхий ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зорилтоор л одоо төвжүүлэх гэж юм ашиглаж болно. Энэ судалгаа шинжилгээний зорилтоор төвжүүлэх зөвшөөрлийг нь эрүүл мэндийн яамнаас олгоно гэсэн юм хуулийн зохицуулт байдаг. Тэгэхээр одоо үнэхээр энэ хүн одоо ингээд хүлэмжийн тармилжуулаач гэдэг юм уу те өөрийнхөө хэлээр ингээд гадаад тус гаргаж байгаа бол одоогийн манай Монгол орны хуулийн зохицуулалтын хүрээнд бол яг энэ мансууруулах бодис бүхий ургамлыг бол тармилжуулж болно. Энийг нь гадаад улсад экспорт болно гэсэн зохицуулт байхгүй. Тэгэхээр одоо яг яагаад энэ хүнийг ямар зөвшөөрөл магадгүй одоо бид нар түрүүнээс хойш яриад байна те нөгөө мэдлэггүй улмаас мэдэхгүй улмаас гэсэн энэ л нөгөө асуудал мал гарч ирэх гэдэг юм л да. Магадгүй энийг тармилжуулж байгаа нөхөр нь холбогдох хуулийн хэсэг орчноо мэдэхгүй ч гэдэг юм уу те. Нөгөө дам ярианаас энэ одоо энийг ингээд зарчих юм бол мөнгө олдчих байж юм уу те. Ийм үднээсээ тарьсан байхыг бол үгүйсэхгүй те. Би бол мэдэхгүй нөөрэ хараа гэж. Ямар ч байсан холбогдох хуулийн өрөөнд бол энэ ургамлыг тармилжуулж болно. Тармилжуулах зөвшөөрлийг тэр яам болно. Ингэж экспорт болно гэсэн хуулийн хэсэг зохицуулт байна. Яамны мэрэгчлэн байсаас нэг тасан зогсоох хэрэгтэй те. Би буруу ярьж байна уу? Одоо мэрэгжлийн хяналтын газар байхгүй болсон шүү дээ. Яамч хэлсэн байгаа те. Тэгэхээр эн чинь би энэ байх юм бол манай яамны салбарын хяналтыг очоод аюу газар дээр нь очиж энэ асуудлыг бол шийдвэрлэх. За шүгэл үлээлээ шүү. Танаа хөдлөөрэй. Энэ бүр сайд бүр бүтэн ярьцлага өгөөд ингээ бүр инээж минийгээд энийгээ тэврээд авахулсан байлээ шүү. Би одоо зургийг тавиулаа одоо. Бүр гайхаад байгаа юм. Ингэж болдго юм уу те? Одоогийн тасалгаанд ургуулж байгаа энэ бол яг одоогийн байдлаар бол нөгөө миний хийсэн 2 сайдын хүрээнд бол Монгол оронд бол мансууруулагч намуу, тармил улс, хогийн улс гэсэн 3 зүйлийн одоо энэ бодисыг агуулсан ургамал ургаж байна гэсэн л ийм одоо батлагдсан юм байгаа тийм. Явж байгаа Афганистаны нөгөө нэг энэ опиум нөгөө намуу цэцэг тариалдаг шиг болох үедээ л би имзэглээд байна л да. Энд чи явж. Одоо яг нутгцсан байх болохоор би магадгүй одоо би бол яг тэгээ тарьж байгаа гэж бодож байна. Сайтын тань линкийг нөгөө танаа яам шалгаараа танаа одон бой сайт энэ дээр би бас анхаарал хандууллаа шүү. Энэ бол бас аюултай шүү. Хэрвээ зөвшөөрөөгүй бол тий. Тий зөвшөөрөл бол байхгүй. Тэгэхээр одоо би нэг салбарын хяналтынхантайгаа ярьж байгаад бас тодруулъя. Гадны улс оронд манайх шиг юм зэрлэг байдлаар ургадаг маань. Манай улсад болохоор ингээд олон газар зэрлэг байдлаар ургаад идэг. Тэгэхээр нөгөө нэгэнт байгаль дээр ургаж байгаа зүйлийг тарих шаардлага ер нь бас бага байд юм байна. Тэгэхээр манайд одоо сүүлийн 8 жилийн байдлаар
яг тармил ургамал олдож гэмт хэрэг шийдвүүлсэн 4 тохиолдол байна. Тэгэхээр гадаадын иргэн Монгол улсын иргэнтэй гэр бүл болоод гэртээ тарж оргуулсан юм 4 тохиолдол бүртгэсэн. Сайн байцгаана уу. За UB Comedy Club comedy содхоо байна. За тэгэхээр одоо орчин үед ер нь хүн өөрийнхөө стресс тийм ээ ажиалаа тайлах, за эсвэл бол өөрийнхөө биеийг хөгжүүлэх арга жаргалтай байх янз бүрийн сонголтууд энэ дэлхий дээр байгаад байгаа. Зөв ба буруу те эрүүл мэндэд хортой, эрүүл мэндэд сайн янз бүрийн одоо бидэнд ийм сонголтууд байгаад байгаа. Тэгэхээр залуус дүүнер ер нь юу гэдгийг бид бүхэн ингээд алийн зөв алийн буруу гэдгээ мэдэхгүй их төрөлдөж явдаг юм уу та гэж би наадаар анзаардаг. За сүүлийн үед би ч дасгал хөдөлгөөн маш ихээр хийж байгаа. Дасгал хөдөлгөөн хийснээр одоо миний биед юу болоод байна тийм ээ? Ямар төрлийн дааврууд маань ялгарч одоо миний биед ямар өөрчлөлт гарч байна тэр бүхнийгээ мэдрэх бол миний хувьд маш их гоё байгаа. За тэгээд энэ мэтчлэн одоо дуулах, хөгжмөн тоглох, юу гэдгийг урлагийн янз бүрийн одоо хүн алжаал тайлах, стресс өөрийнхөө сүнсийг дижих тийм янз бүрийн арга замууд байдаг. За тэгээд ийм арга замууд байсаар заавал болохгүйг нь очиж битгий наалтаач гэж одоо залуустаа үеийнхээ дүүнертэй ялангуяа зориулж хандаж хэлмээр байна. Энэ амьдрал бидэнд кайф авах зөндөө зүйлс байдаг шүү. Зөвийгөө олж сонгоорой найзуудаа. За тэгээд мансуурлага ирээдүйн төлөө хамтдаа. Би нэг юм яриа хэдүүлээ. Энэ дараах нь орж байгаа шүү. Би төмл яваад байна шүү те. Яг нэг цаг маань бас яваад байгаа. Уралдаад байгаа учраас те. За зөвхөн хар тамхинаас гадна сүүлийн үед энэ хүүхэд залуучууд ахуйн газ үнэрлж байна. Цавуу үнэрлж байна. Бензин салиарх үнэрлж байна. Энэ ч бүр 9 жорын юм байна шүү. Би таатай уулзах бас нэг юу болзоо тогтоогоос өмнө бас нэг энэ захим юу байрлаа та хэд юм бас нэг албан ёсны бас мэдээлүүд чинь бас нэг харлаа. За одоо бол ингээл ерөөсөө жирийн одоо нөгөө нэг энэ томоохон худлааны төвүүдээс гадна зүгээр нь хүнсний 8-ны дэлгүүрт ороход хүртэл ингээл энэ газыг бол ингээл одоо хэдэн дөрвөл авчиж байгаа байхгүй. За би тоолоос ялангуяа асууж байгаа шүү. Одоо би ингээд яг энэ ахуйн газ энэ цавнаас гадна нэг юм бэлтгэлүүдийг та харуулаа явах юм. Та хоёр мань одоо яг энэ донтолтой одоо яг тулж ажиллаж байгаа эмч хүн байна. Яг эмнэлгийн газраас одоо эмийн газраас агентлагаас ирсэн хүн байна те. Яг уу одоо номон байцаагч одоо ингээд шууд ингээд хүүхд хүртэл ингээд ин зарж байгаа тохиол байгаа. Одоо ингээд зарим манай сайтууд хүртэл ингээд нууцаар ингээд одоо нэг хүүхд оруулаад нэг 5 төгрөг хатгуулаад ингээд газ авахд бол тухайн дээр худлаагч бол юу ч бодохгүй нэг болон нэгээс дэш газыг ахын гоцог шууд өгч чинь. Эсвэл ингээд нөгөө янз бүрийн нөгөө гутлын шар цавууч байдаг юм уу те. Өөр зүйлийг өгч чинь. Тэр ч байтугай бензин кологийн газар очиод ингээд жижиг юм савар хүртэл ингээд энэ бензин салиарк аваад тэгээд одоо орос бодуулж байт эзэнгүй байшинд очиод энийг үнэрлдэг, мансуурдаг те таталтаа өгдөг одоо улмаар эдний имлэг болоо одоо өөр бусад энэ анхаж шатны тусламж үзүүлэх газар хүргэж чинь л та. Яах вэ? Та хоёрын дээр нэг комент хэлээч. За миний хувьд бол яг энэ нөгөө хүүхдүүдэд энэ хэрэгэлдэг энэ байдал бол нэг үе үзэгдлийн маягтай гарч ирдэг. Гинт одоо нэг 90-ад онд нэг хэсэг хүүхдүүд бас ингээ хэрэглэлээ гэдэг ингээд яг бол энэ бол яг нэг бүр их хамарсан гэхээс гадна голцоо яг юм хэрэгэлдэг үе одоо тийм үзэгдлийн маягтай гарч ирдэг гэж би бол боддгийг. Тэгээд энэ бол бас л нөгөө нэг одоо гэр бүлийн хараа хяналтал гэж байгаа. Голцоо одоо эн чинь одоо юу гэдгийг сургууль соёл одоо завсарцсан. За тэгээд одоо нөгөө буруу одоо хүмүүсийн одоо нөгөө ятгалганд автсан одоо тэднэртэй нийлдэг ч гэдэг юм уу те иймэрхүү насны хүүхдүүдэд одоо энэ бол бие биенээсээ дуурайх маягаар одоо нөгөө арай жоох нас одоо өсвөр насны хүүхд нөгөө хүүхдтэй заах маягаар ингээд ингэдэж штэ гэдэг ингээд иймэрхүү ятгалга маягаар бол хэрэглэгдээд гэж би бол бодож байгаа. Тэгэхдээ энэ бол маш хүчтэй одоо мансууруулах үйлчлэг үзүүлдэг учраас бүр амнасаа алддаг. Ер нь бол жилд одоо ийм хүүхдүүд хэрэглэлээхэд бол 1-2 хүүхд одоо амнасаа алдлаа гэж хэвлэл мэдээлэлээр ингээд шуурдаг шүү дээ. Тэгэхээр бол тэгээд манаа дээр бол ирээд одоо эмчилгээнд ордог. Тэгээд одоо зөвлөгөө цаашдын одоо нөхөн сэргээх эмчилгээнүүдэд одоо ингээд ороо явдаг. Энэ бол бас ноцтой байдал. Би танаас асууж байгаа нь зөвхөн одоо газ савнаас гадна одоо дөрөв би харуулж байна л та тийм энэ 100 айл орол ингээл энэ бодог шинэлэгч хүртэл ингээ авчдаг үнэрлдэг гэж байгаа. Тэгээ зүйлдээ нэг ээж ихчийнхээ одоо хомсны лак болон ацтоныг хүртэл үнэрлдэг гэсэн юмнууд л би сонсч байна л да. Тэгэхээр энэ нэлээд тийм яг энэ бол нөгөө манай сэтгцийн оншин жагсаалтаар бол нөгөө хийн төрлийн одоо нөгөө одоо газын тийм хийн төрлийн одоо бодис хэрэглэх гэдэг тусдаа одоо бас нэг юм юу гэдэг англиэл байдаг л та. Тэрэнд бол одоо соёны яриад байгаа одоо тэр хийн газ, бензин бүгд л одоо ороо явчихна л гэсэн үг. За одоо нэг хүний яриад байсан л даас нэг эмч хүн байсан. Одоо газ, бензин үнэрлэж мансуурсан хүүхдэд
солиорлын шин тэмдэг илэрдэг. Би одоо бүр энэ бүр айж байгаа хүн ч одоо яг юу болж байгаа юм бол те. За тэгэнгүүт энэ танаа одоо имлэг ингээд явж байгаа шиг байна. За тэгээд юу? Одоо манай эмээ агентлагаас хүн ирсэн байна те. Ийм постууд Facebook дээр үе явж байгаа. Би одоо сэн дээрээс ингээд бас ингээд жиг тавиад байгаа байхгүй. Одоо морфин тарай ингээ яаралтай мөнгөөр нь авнаа тий одоо үүдэлтэй айгүй ихтэй байна тий одоо эмнэлгийн үнгүй юм тарай ингээ хүрэлцэхгүй байна гэл тий би энэ пост болгоны ард яг энэ өвчин шанал одоо өвчин зовлондоо шаналж байгаа юм байна би итгэхгүй баг. Энэ цаана бас яг энэ мансуурч байгаа юм уу тий бас яг энэ өөр зорилгоор ингэж яхахыг үгүйсэхгүй. Би одоо сони юм харуулъя. Одоо өвчин намдаг юм тариулыг одоо жороор олгох журам гараагүй гэж байгаа юм. Энэ одоо прокурор судлан гарда өрхийн эмчийг хуурч одоо морфин гэх одоо мансуурлал одоо бодсон ингэж авсан тохиолдол хэрэг гарсан гэдэг. Тэр ч байтугай энэ шүүх эмэн гэдэг юм юу гэдэг. Одоо нөгөө шүүхийн мэдээллийн сайт үүдэг. Энэ дээр хүртэл эмч сувлагч нар тухайн эмнэлэгт хуваарлагдсан морфин болон бусад одоо өндөр дозын юм одоо унтуулах, тайвшруулах, өвчин намдаах те ийм юмнуудыг хүртэл ховдоо завшсан өөрөө олон жил хэрэглэж одоо бүр юм донтчихсан эсвэл бусдаж ингэж өндөр өмнөр дамлагч юм хэрэгүүд хэд хэд удаа энэ шүүхөөр шийдэгдсэн байлээ. Энийг нийгэм юус анхааралтай авдаггүй. Гэмт хэргийн подкастууд YouTube дээр байдаг боловч энэ л ерөөс сүгддэггүй. Тэгээ би яг таньс өөрөө л асууж байгаа юм л та. Нөхцөл байдал яг энэ дээр л болчиход байгаа. За саяны тэр дурдсан нөгөө мансуурлах зорилгоор авч хэрэглээд байгаа тохиолдол гээд тий. За тэрэн дээр бол одоо 22 оноос одоо нөгөө эмийн агентлаг засгийн газрын тогтоолоор нөгөө мэржлийн хяналтад байсан эмийн хяналтын чиглэлөөр шилжиж ирсэн. За тэрний өмнө чинь хяналт хийгддэг байсан. За 22 оноос бол ерөнхийдөө бол энэ асуудал бол нэлээд их газар авсан. Дээрээс нь нөгөө ковидын нөхцөл байдалтай холбоотойгоос нөгөө сошиалаар одоо нөгөө хүргэлтийн юмнууд одоо хүргэж ахуйн зориулттай юм хүнсний зориулттай бараа бүтээгдэхүүн хүргэдэг байсан бол энэ асуудал маань ерөнхийдөө бас эм рүү орж ирсэн гэсэн үг бас. За тэгээд одоо энэ гараад байгаа зар бол бид нар бас энэ дээр бас хяналтаа тавиад танталтаа хийгээд явж байгаа. За тэгээд энэ ингэдэг одоо ерөнхийдөө дандаа нөгөө хаалттай группүүд дээр байгаад байгаа байхгүй энэ зарууд нь. За тэгээ ингээд бид нар өөрсдөө танталтаа хийхийн тулд тэр групп руу одоо зарим нэг нь орж үзэн танд нь тий. За тэгээд энэний цаана ерөнхийдөө нэг юм зарим нь зураггүй ерөнхийдөө бол нэг утасны дугаараас өөр ямар ч мэдээлэлгүй тиймэрхүү зарууд байдаг. За тэрэн дээр нь бол нөгөө яг ингээд холбогдоод байхаар тэр хүмүүс маань бол мэдээж нөгөө хяналтын үнд бол мэдээж дуудаад ирэхгүй ойлгомжтой. За тэгэхээр энэ бол зөвхөн нийслэлд биш. Орон нутгууд дээр бас ийм төрлийн зарууд айгүйх гарч байгаа сүлийн өмнөх жилүүдэд бол бас байсан. За байж байгаа л нэг гарч ирээд байгаа байхгүй морфин ч юм уу те өөр одоо ямар нэг үр хөндүүлэх юм ч юм уу те иймэрхүү төрлийн юм зар нь одоо ингээд яан найдвартай хүргээд өгнө мөгнө гэдэг байлаа. За тэгээ энэ дээр болохоор бид нар цагдаагийн ерөнхий газар тэгээ нийслэлийн цагдаагийн удирдах газруудтай бас уулзалтуудыг хийсэн. Одоо яг энэ тохиолдолд бид нар яг шуурхай арга хэмжээгээ яаж авах вэ? Хаашаа хандвал илүү үр дүнтэй вэ гэдэг үгнээс. За тэгээ ер нь бол орон нутгийн аймагуудын нөгөө зар дээр байгаа юуныхын дагуу бол бид нэр аймгийнхан цагдаа руу хандах чиглэлийг өгөөд байгаа. Манайх захим хөгжлийн яамтай мэдээлэл харилцаа холбооны газартай шүү. Тий, эднэртэй бол бид нар бас хамтарч ажиллаад бичиг явуулдаг. Ямар нэгэн байдлаар одоо нөгөө эн чин сошиал дээр байгаа юмн дээр бид нар нөгөө хаалгах те зарыг нь устгуулах тэр тал дээр бас ингээд хамтарч уулзалтуудыг хийдэг. Тэгээ энэ дээр бол аюух цаг авдгийг байлээ. Тэгэхээр бид нар аль болох нөгөө утасны дугаараар нь одоо хян шалгалтыг хурдан шуурхаа хийх гэдэг үүднээсээ одоо иймэрхүү арга хэмжээнүүдийг бол түрүү онуудад авсан байгаа даа. Эмнэлгийн байгууллагын одоо ажилтнууд тэр дундаа одоо нэм сувлагч нар ийм хэрэгт удаа дараа ингээд орооцолдож байна тийм. Өөрөөр хэлэх юм бол ингээд би нэг 2-3-ыг нь бүр ингээд яг энэ шүүх хурлын протоколыг гүйцэд уншсан. Энэ ингээд маш нарийн эсхэнтэй байт юм лээ. Одоо ингээд яг зөвхөн одоо тэр ажиллаж байгаа хүн тэндээс ингээд олоод ингээд нийлүүлэхээс гадна нэг биш тухайн эмнэлгийн одоо дарга гэдэг юм уу яг тэр эмнэлгийн одоо лаборант нь байд юм уу яг эм тариурын одоо тэр нөөцийг нь одоо тэр нэгтлэн японч байд юм уу бүгд юм хамсан тохиолдол энэ дээр гарч ирж байгаа. Бүр бие биенийг мэддэг те. Тэрөөсөө өөрөө донтохоос гадна түүний цаана ингээд маш том зах зээл байгаа. Тэгээ яг шүүх хурлаар бол гүйцэд мэдүүлэхгүй байлээ л да ингээд одоо өөрөө тэр хэрэгэд аана гарна гэдэг юм уу яа тий хоорондоо юу гэж үгсэн хуйлсан байд би мэдэхгүй. Гэхдээ шүүх эмэн дээр ингээд үзэхэд яг энэ төрлийн хэрэг ингээд цөөнгүй байна. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэхэд бол яах ёстой вэ? Эн чинь түрүү хэлсэн шүү дээ манай урандаа нөгөө энэ хэрэг чи одоо ингээд бүр ингээд мафи хинжиг олцсон байна. Одоо бид Мексик катод гэдэг л яриад байдаг. Гэтэл манад эн чинь бүр мини хэлбэрээр жижиг хэлбэрээр одоо өшөө ингээд хөгжөөд ингээд салаалцсан юм шүү. Тийм ийм юмнууд байдаг. Одоо яг нөгөө хууль эрх зүйгээр бол
манай газрын улсын байцаагч нар бол хяналтад хийх эрх зүйн явж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд дээр бол нөгөө яг одоо ханган нийлүүлэх байгууллага үйлдвэрээс нийлүүлэгдсэн мансууруулах сэтгэл судлууд эмтэй эмийн нөгөө нэг түгээлт хадгалалт тээвэрлэлт гэдэг энэ шат амжилгууд дээр нь хяналтаа тавьж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт одоо жишээ нь эмчнэр ийм буруу зорилгоор ашиглаад байна гэдэг асуудал яригдчихэж штэ. Тэгэхээр энэ дээр болохоор эмнэлгийн орчинд мансууруулах сэтгэл судлууд эмийг одоо яг яаж хадгалах ёстой юм, яаж хэрэглэх ёстой юм. За үлдсэн нөгөө нэг одоо зарим тохиолдолд одоо нэг савлгаан дотор байгаа тун хэмжээнээс багаар ч юм уу талаар нь хэрэглэсэн тохиолдолд үлдсэн одоо нэг ампулт нь эсвэл шахмал таллаад хэрэглэсэн тохиолдолд үлдснийг яаж одоо устгах ёстой юм тий. Энэ бүхэн маань нөгөө хууль эрх зүйгээрээ зохицуулагдсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол манай байцаагч нар хяналтаа тавиад одоо жишээ нь ампул дотор үлдсэн байвал тэрийг яг эмчлэгч эмчийн нүдэн дээр тий ингээд устгах ёстой тий. За тэгэхээр манай байцаагч очиод яг устгасан юм хаана байна гэдэг ингээд иймэрхүү байдлаар шалгана. Одоо хэрвээ тэр маань одоо бүртгэл байхгүй тий одоо ингээд эмчилгээний стор дээр бичигдснээс бага хэмжээгээр хэрэглээд үлдсэн байхгүй байх юм бол энэ маань бол ямар нэгэн байдлаар завших зорилгоор хэрэгэлцсэн юм уу гэдэг сэжиг төрн. За энэнийхээ үүднээс бол бид нар цагдаагийн байгууллагатай хамтарна. Тэгэхээр цагдаа энэ дээр бол дараагийн шатныхын арга хэмжээг авдаг ч юм иймэрхүү шат хэмжлэг. Энэ кейс. Тэгээ одоо манай цаа ингээд нэг гаднаас нэг манай байгаль орчны соёлын амч ингээд нэг эмнэлгүүсүүд авчирлаа ш. За нэг наадам эндгээл нэг 100 монтер тий. Тэрнтэй адилхан энэ эмнэлгүүсүүд рүү хамтраад ядаж ингээ инхэхгүй байж болдгоо юм уу? Одоо энэ дээр хамтарч ажиллаж гэдэг юм уу? Тим зүйл юу хийж болох уу? Одоо танай яамны хувьд. Урайлах, сурчлах, хамтарч ажиллах тий. За ер нь бол яг ямарваа нэгэн зөвхөн одоо маань сурвалж бодсон шүү дээ. Одоо манай Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 800 гаруй хууль тий. Тэгэхээр бид нар болоод ингээд хууль бол байгаад байна. Яг энэ хууль эрх зүйн орчныг мэдж байгаа ард иргэд маань тий яг энийг мэдж байгаа хүн хэрэг байна гэдэг маань өөр асуудалхгүй юу. Тэгэхээр одоо жишээлбэл би нэг хятад улсад ингээд нэг сургалтаар явж хахад манайх бол одоо нөгөө яг нэг ховор амтан ургамалтай холбоотой гэж юм уу тий яг энэ хуулиа бол одоо нэг тодорхой хэмжээний төсөв тавьдаг гэж одоо тийм үү. Тэгвэл тэр төсвийнхөө 80-90% нь бид нар тухайн хуулийг ард иргэдэд мэдүүлэх, сурталчлах, таниулах ийм үйл ажиллагаанд зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг саяны бидний асуудал бол энтэй л холбоотой. Одоо яг энэ үүсээд байгаа энэ асуудлыг яг энтэй холбоотой одоо манай хурандаа хэлж байгаа ийм одоо хуулийн хариуцлага байдаг ч гэдэг юм уу. Тэ ийм эрүүл мэндийн сэтгцийн одоо тэр манай эмч хэлж байгаа тэ ерөөсөө таны өмнө хоёрхан зам байгаа шүү. Нэг нь бол шорон байгаа, нэг нь бол ингээ аймаасаар охирно. Энэ бүх юмныг л бид нар нөгөө нээлт одоо инфлюенсерээрээ байдаг юм уу? Одоо яг мэрэгжлийн мэрэгсэн эмч нар нь байдаг юм уу? Энийг хариуцсан цагдаагийн байгууллага нь байдаг юм уу? Одоо жишээлбэл манай яамнаас гэхэд одоо энэ мансууруулах бодис урмлынхаа оршигтой холбоотой асуудлыг холбогдох нөгөө эзэм шинжилгээнийхээ байгууллагатай хамтраад идэм үү те. Ерөөсөө энэ үйл ажиллагааг л маш сайн явуулах хэрэгтэй юм уу гэж би бодож байна. Тэгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрм журмаа та нар өөрчлөх болохгүй юм уу? Тэгэхгүй ингээд хуулинд л ингээд бүгдийг чихээлтэй одоо юу гэдэг хуулиндаа л бид нар ингээд хүлэгдлээ гэдэг бол бас авир уучрал дутагдaltaй. А гэт би харин яг хэлэх гээд байна л да. Тэгэхээр яг энийг одоо нэг орон нутгийн төсөө өрөнгөөч гэдэг юм улсын төсөө өрөнгөөр ингээд устгаад хахаар юм наа өөрөө бас ингээд төдийл үр дүнд хүрэхгүй байна гэдэг нэг тодорхой болоо шүү дээ. Тэгэхээр бид нар нэг сарын өмнө байна уу да тий хууль зүйн судалгааны яамдаар нэг яг энэ асуудалтай холбоотой 50 орчим байгууллагууд нийлээд нээлттэй хилцүүлэг хийсэн тий. Яг эндээс гарцсан юу байна, гаргалгаа нь юу вэ, энэ асуудлыг яаж шийдвэргээд тэгэхээр би түрүү бас нөгөө ярианыханд хэлжсэн нийс дахрас нутгийн нэг 50 орчим газар тариалангийн бүс нутгтай байна гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ газар тариалан хэрэгжилж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг ядаж өөрийнхөө талбай дээр тий өөрийнхөө талбай одоо нөгөө газар юу ойролцоо ургаж байгаа энэ ургамлууд дээр хариуцлага хүлээгээ тийм үү. Ядаж ингээд газар атаршуулаад ингээд ашиглахгүй битгий хайчаач. Өрнөшөө технологийн дагав зүйлсүүдээ хийгээч. Тэгвэл энэ маань одоо энэ ургамлын онцлог нь болохоор ингээд атаршуулаад хайчихсан газар дээр ч юм уу, өрн шийгээгүй газар дээр ч юм уу ургах өөрөө юм маш тааламжтай нөхцөл бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн энэ байгууллагууд төрүүл бий хэлсэндээ нөгөө тал талын оролцоо хангана гэдэг дээрээ нөгөө газар тариалан эрхэлж байгаа хувийн аж ахуйн нэгж байгууллагуудаа бас өргөжүүлж хариуцуулаа тий. Танайхыг энэ талбай дээр ургаж байгаа энэ ургамлынхаа багснуутай холбоотой асуудлыг нь өөрсдөө хариуцаж гэдэг юм уу. Ингэж л энэ нөгөө нэг хяналтын механизмыг л маш сайн биелгаа. Манай яамнаас бол мэдээж холбогдох ажлуудаа бас хийгээл явж байгаа. Баатар Жомч жоохон зогсоо зураг үзүүлэх гэж байгаа шүү. Гэтэ зөвшөөрлөөр авсан. За юу вэ гэхээр түрүүн хэдүүлэн нөгөө нэг удаагийн эм тариур туслан систем гэсэн тий. За одоо тэрийг нөгөө нэг хүсэнд нь олгосны одоо харгаач одоо гарч ирж байгаа. Залуучууд одоо ингээд хүүг залуучууд чинь ингээд хөл гаранда энэ ч одоо шууд ингээд тарих одоо нөгөө хориглогдсон гэдэг юм уу эсвэл нэг өндөр доозоор авах нь эргэлзээтэй одоо энэ бэлтгэлүүдийг аваад гар хуруу нь одоо өнөөдөр ийм болж байгаа. Энэ одоо ингээд шархлаад ингээд буглаад одоо ингээд эхнээсээ ингээд гар хурууны үзүүрээ ингээд тайруулах хэмжээнд очиж байгаа. Эглэбийн зургийг харцаад нөгөө нэг өвөл явж байгаа сая нөгөө 9 хүүтэр нөгөө гар хуруугаа хүлдээсэн болж үгүй гэж шүү дээ. Энд чинь ерөөсөө нөгөө нэг тусал системээр ингээ өөртөө ингэж нөгөө өөрт нь хортой юм бодисыг одоо гадны битийг шарсны улмаас одоо ингээд ийм болж байгаа. Та
Та бол одоо иймэрхүү юмтай бол байнга л нүр тулдаг байлгүй. Тий, яг энэ бол нөгөө нэгдүгürt бол эмнэлгийн биш, ариун нөхцөлд. Дээрээс нь яг одоо нөгөө зориултын биш юм тэрэг одоо ингэ шууд судсаар хийж байгаа юм л да. Одоо болцоо нөгөө түрүү яриадсэн нөгөө тибантин гэдэг байгаа тийм. Тэгэхээр чи одоо тэрийг бол нөгөө уух зориулттай байх чинь шууд шингэнд хийгээд ингээд туслаа. Тэгэнгүүт тэнд бол ямар ч одоо нөгөө ариун цэвэр одоо халдвар ах нөхцөл бүрдсэн учраас ингээд одоо суц бүглэрэх. За тэгээд суц бүглэрсэнтэй холбоотойгоор бие хэрэгтний захын хэрэгтэнд бол хүчил үүсэж байгаа юм л да. Энийг бол бас гараад хариулсан одоо энэ хүчлээс болж одоо хуруугаад хариулсан ч гэдэг юм тохиолдлууд бол бас гарч байгаа. Мөн одоо энэ байдал бол одоо ингээд цаашаа даймжих юм бол одоо ингээд хөтөлбөрийн чадвар алдаад одоо дахиж дутуу болох төвшөнд одоо очиж гэнэ гэдэг одоо бас энэ бол бүр том илэрлэл нь гарч ирж байгаа. За тэгэхээр бол энэ би бол ер нь бодохдоо бол манай дээр бол ер нь нэгдүгürt бол тэр одоо тэр урах одоо нэг таримл гэнэ одоо байгальд ургаж байгаа бол маш хяналттай байл. Одоо камержуулдаг ч юм уу те ямар нэгэн хэлбэрээр одоо ургацын зогсоодог ч юм уу гэж энэ талаар хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Дараа нь бол одоо хил гайлаар орж ирж байгаа синтетик төрлийн одоо энэ бодисуудыг бол бас одоо зах зээлийн зогсоогооч нийлүүлэлтийн зогсоогооч тэр бол бас одоо ер нь бол манай дээр голцоо хэрглэж байгаа юмнууд нь бол одоо тэр нөгөө канабис гэдэг байгаа тийм канабис одоо өвсний төрлийн ургамал тэгээ мөс гэдэг амфетамины төрлийн одоо синтетик бодисууд л орж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо энэ хэрэглээг бол нэгдүгээр бол тасн зогсоогооч. Хоёрт нь бол одоо тэр түрүүний хэрэглээд байгаа одоо морфин, трамадолч гэдэг юм уу энэ бодис бол голцоо заримдаа бол нөгөө тухайн хүн одоо мөчөө тайруулдаг ч юм уу маш хүнд хагалгаанд орсны дараа өвчин намдаа хэлбэрээр хэрэглэж хагаад тэрэндээ бас тунтах тал бол бас байдаг ш. Тэр талаар бол бас яг эмнэлгийн байгууллагууд дээр хууль дөрөө ингээ бариад хяналтаа тавьчих юм бол тэр бол бас яг одоо ингээд манай эмнэлэг дээр ч гэсэн маш хүчтэй хяналттай болж байгаа. Тэгэхээр бол тэрнээс бол цаашаага бас ингээд яг ингээд даймжрах нь бол харьцангуй гайгүй бахаа гэж бодож байгаа. Тэгэхээр одоо зарим одоо энэ төрлийн эмүүдийг ингээд жороор олгооч. Хяналттай байгаач. Гэт одоо ер нь аптек эмийн сангууд бол маш болгоомжтой болцсон байлээ сүүлийн үед бол. Тэгэхээр бол энэ дээр бол бас цаашаага тархалтыг бол тогтоох болов уу гэж давхар асууж байгаа юм байна л да. Одоо эмнэлгийн ангилгаас сууж байна. Энэ нөхдүүд ингээ ажиглаад байхад сонсоод байхад энэ нэг удаагийн тариу нэг удаа хэрэглэдэг гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол мансуур суудаа бие биендээ дамжуулдаг. Илэгний БЦ вирусээс гадна доох хүртэл халтдаг. Өөрөөр хэлэх юм бол ингээд нэг тариураас үүдээд цаашаа маш олон одоо хүсээгүй юм сөрөг үр дагаврууд ингээ гарч байгаа те. Зөв миний санаагаар болдог бол одоо энэ дээр нөгөөдөл эсэргүүцсэн л те. Энэ нэг удаагийн тариу туслан системийг ер нь хэсэгтээ ингээд ер нь яг одоо эмчийн жороор бичгээрч гэдэг юм уу яг одоо хараа хяналтайгаар ингээ олгоод үзээд яг өнөөгөө одоо гарч байгаа энэ гэмт хэргийн кейсүүдтэй харьцуулаад ингээ баланслаад ингээ нэг үзэх хэрэгтэй юм биш үү. Тэгэхгүй ингээ зүгээр хүний ирэх одоо хэлж штэ одоо ингээ өвчтөө одоо өвчнөд ийлэхгүй баг өгөх гэж чинь нэг цаг нэг хоног ч торгоох гээд ингээл ингээ яваад идэг. Хүний ирэх байж болно. Гэтэ нөгөө талдаа нийгмиг бол маш аимшигт нөхцөлөд авчиж штэ. Яах вэ? За энэ дээр бол нөгөө ер нь бол сүүлийн нэг 2 жилийн хугацаанд энэ асуудлаар сургалтууд бол зохион байгуулад явж байгаа. За дээрэс нь саяны энэ нөгөө хэлсэнтэй яг ингээд өвчтөн эмчийн жороороо одоо эмээ авах гээд ирж байгаа тохиолдолд тухайн эмийг тарж хэрэглэх байдаг юм уу те хэрэглэхтэй холбоотой зүй тариур юу гэдгийг те нэг удаагийн хэрэгслийг бол дагуулж өгөөд өгөхийг бол нөгөө яг жортой тохиолдуулаад зөвшөөрч байгаа. За тэгэнгүүт нөгөө сүүлийн үед эмээ сангийн жор баригч нар л нөгөө зөвхөн зүй авах гэсэн тариур авах гэсэн систем авах гэсэн гэдэг байдлаар орж ирж байгаа тохиолдлууд дээр бол өгөхгүй гэхээр ерөнхийдөө нөгөө айгүй тийм дээрэнгүү хандлага гаргадаг хэрүүл хийдэг баг нөгөө булааж авах хандлага гаргадаг тийм асуудлууд бас гарч байгаа. За тэгэхээр бид нар бол нөгөө энэ асуудлуудын хүрээнд бол манайхч нөгөө 21 аймагт нэг улсын байцаагчтай. За тэр бүх юунуудаар бол орон нутгийн хэмжээнд ч гэсэн сургалтуудыг хийж байгаа. За тэгэхээр одоо яг ийм чиглэл өгөөрэй ингээрэй тэгээрэй те. За эмийн сангийн удирдлагуудад дээр бол яг одоо нөгөө ялангуяа захын хорооллуудаар үйл ажиллагаа явуулдаг эмийн сангууд дээр аюулгүй байдлыг хангаж өгөөч. Одоо ийм тохиолдлууд дээр ингээд хүний одоо нөгөө ажилтны чинь аюулгүй байдалд бас ийм юм байна. Хангалттай биш шүү дээ. Нэг аймаг чинь ойролцоогоор 80-100 мянган үнэтэй. Нэг аймаг чинь 18-аас 20 сумтай шүү дээ. Тэгэхээр нэг хэн байцаагч яаж хүрэх юм бэ? Харин хүрдэггүй. Тэгээ бид нар бол яг нөгөө сургалтуудыг бол цахим хэлбэрээр хийгээд байгаа юм. За тэгээд нэг удаагийн тохиолдол гарсан нөгөө одоо ингээд нийслэлд ингээд өгөхгүй болоод ирэнгүүт ойр хавийн сумууд руу явж байгаа нөгөө
донтогч мансуурс улсууд маань тий. За тэгэхээр хуурамч жорыг өнгөтөр хөвлөх байдлаар одоо нөгөө хуурамч жороо бариад им авах гэж очсон тохиолдол байгаа. За тэгэнгүүт нөгөө өмнөх өдрийн сургалтанд хамрагдсан байсан эмийн сангийн жор баригч маань с ижигтэй санагдсан учраас цагдаа дуудсан. За тэгээ бас нэг үйлдэлийг бол ингээд тасалсан зогсоогоо цагдаад мэдэгдээд юу яасан. Тэгэхээр ер нь бол бидний зүгээс бол аль болох нөгөө сургалтуудыг удаа дараагийн ойрхон давтамжтайгаар хийгээд мэдээллүүдийг аягүй сайн түгээж өгье. За тэгээ дээрэс нь нөгөө сургуулийн одоо тэр эрүүл мэндийн яамаараа дамжуулаад боловсролын яам руу одоо ингээд сургуулийн удирдлага нийгмийн ажилтан тий одоо энэ шатанд ингээ анхаарал өгөөч. Тэгэхгүй бол энэ асуудал дээр зөвхөн ганц нэг байгууллагууд ингээд хяналтаа тавиад сургалтаа хийгээд бас барахгүй байна. Тийм болохоор ингээд хамтарсан ажлууд айгүй хэрэгтэй байна гэдэг юугаар чиглэл бол яваад явж байгаа. За сайн байна та бүхэнд энэ чимийн дээгүүрийг мэдээж залуучууд татар хамтлаг 20 жил урамтай хийхдээ ер нь бол муу зүйлээс муу бүх үгийг хүртэл тий муу бүх хараалыг хүртэл хэлхээсээ цааргалдаг. Тэгэхээр бид нар мэдээж нэг зүйлээс хол байгаа. Тэр бол хар тавих юм аа. Тэгээд хэлэхэд бол залуучуудаа хэлэхэд бол яг хипхоп дуу хийдэг те одоо татар хамтлагийн хөгжмийнх гэдэг чинь бийж те. Тэгээд яг энийг хийхэд бол хар тамхитай тамхигүй хийж болдог гэдгийг дандаа санаж аваа залуучуудаа. Хар тамхитай хорооцолсон хүмүүсийн дуу хит болж байхад минийх бүр илүү хит болж байгаа тохиолдол маш их байдаг те. Мансуурлын ирээдүйн төлөө хамтдаа. За энэ ковидын хөл хорионы үед энэ эмийг уруулан хэрэглэх асуудал 2021 оноос эхэлсэн. Яг өнөөдрийн байдлаар бол өсвөр насны 18-аас 22 насны 14 хүүхэд нас барсан байна. За Улаанбаатарт хэрэгэлдэг байсан бол одоо аймагуд руу одоо хэрэгэлдэг болж байна. Хамгийн сүүлд тэгэхэд Говьсүмбүр аймагт нэг тохиолдол нас барлаа. 40 гаруй хүүхэд гэмтлийн эмнэлэгт гар уруугаад хариулсан гэсэн тооцоо мэдээлэл байна. Хамгийн сүүлийн тохиолдол 1000 орчим ширхэг энэ эмийг эмчийн энгийн жороор олгодог юм шүү. Энэ өрхийн эмч захын өөр эмнэлгийн эмч бичиж өгөх болцоотой энэ эмийг одоо уруулан хэрэглэж мансуураадах. 1000 ширхгийг оруулж ирсэн асуудал одоо өмнөх 7 хоногт баригдлаа. За мөн аймагуудаас сая манай энэ эмнэлгийн байгууллагаас ирж байна. Дархан уул аймагаас одоо морфин гэдэг эмийг юу тариаг одоо Улаанбаатар руу нийлүүлдэг бүлэг сүлжээ этгээдүүд яг жилийн өмнө баригдж исэн. Гэх мэтчлээ одоо Улаанбаатарт хэн шалгалтууд сайн хийгдээд ирэхээр орон нутгаас нийлүүлэлтүүд бүлэг сүлжээ этгээдүүд үүсээд Улаанбаатар руу нийлүүлэх асуудал бүртгэж байна. За жорыг хурамчаар үйлж байна, маш олноор нь хувилж байна. Энэний шалтгаан юу вэ? Энийг яаж дасан зогсоох вэ гэдэг асуудал дээр одоо жорыг захимжуулах асуудал. Захимж ортой болчих юм бол тэрийг хувилах боломжгүй өөр олон аптек руу орж авах боломжгүй. Бүртгэлтэй болно гэсэн. Тийм бүртгэлтэй болно. Одоо өнгөт принтерээр 10-20 ширхэг Канадад 10-20 аптек руу ороод авчих шүү дээ. Тийм байна. Тэгэхэд захимд орчих юм бол эхний аптекэд орлоо дараагийнх нь авах боломжгүй чи авсан байна гэд цагдаа дуудах. Гадны улс орнууд бүгд л ингэж энэ асуудлыг шийдэж байна. Дээрээс нь манайхаас одоо энэ олон хүүхдийн амнаас эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдж байгаа учраас одоо энийг Монгол улсад ашигладаг эмийн чагсаалтаас хасч өгөөч. Өөр нэмээр орлуулж энэ эмчилгээгээ хийгээч гэд нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ мансууруулах үйлчилгээ үзүүлээд байгаа учраас энийг 2015 оны эрүүл мэндийн сайд энэ 68 тоод тушаал гэж байдаг. Энэ тушаал мансууруулах 13, сэтгсэн нөлөөт 33 гээд 46 бодис байгаа. Энэ дээр нэмээд оруулаад өгөөч. Мансууруулах эмийн чагсаалтад оруулах юм бол одоо энэ бич жорыг янз бүрийн байдлаар хийж байгаа одоо энэ олдорч юм хязгаарлагдаад хүүхдүүдийн амнаас эрүүл мэнд одоо аврагдах болцоотой. Үндсэндээ манай байгууллагаас эрүүл мэндийн сайдад 3 удаа яг энэ саналыг хургуулсан. Хамгийн сүүлд 2024 оны 9 сарын 23-ны өдөр хургуулсан боловч одоогоор хариу ирээгүй. Энэ юу бичиг явснаас хойш гэхэд хэд хэдэн хүүхэд амнасаа алдсан. Тэгэхээр энэ дээр яг уу ярьдаг зүйлийн сонсоход бол нөгөө өөр олон тийм өвчтний эмчилгээний асуудал одоо нөгөө мансууруулах юмын жороо авах гэд хүндрэлтэй болно гэдэг тайлбар яриад юм лээ. Гэхдээ хүүхдийн амнаас эрүүл мэндээс илүү одоо очир дугаар гэдэг юм уу. Тэр мансууруулах юмын жороор олгодог болчвол тэгэл тэр жорыг нөгдөг хүнээсээ л очиод авчихад болно шүү дээ. Тэгэхэд
тэр асуудлыг л шат амжлага ихтэй байна гэдэг үүднээс л одоо хойш нь тавьж үүнийх нь үр дүнд их олон хүүхд залуучууд амнасаа алдж байна. Одоо нэг ээж ярьж байгаа байхгүй юу? Манай хүүхэд одоо энэ эмийн хамааралтай болцсон. Тэгээ яг нүдэн дээр өгөх гээд одоо таталт өгөөд инхээр нь би өөрийнхөө эмгийг ламбард нь тавиад аптекийн хүнээс гуйжгаад аваад би өөрөө хүүхдийнхээ гарлуу тарьж өгөөд ингээд амийг аварж байгаа маа гэд одоо ийм нөхцөл байдал дээр хүрсэн байна. Нэг улсын одоо ерхий боловсролын сургууль дээр энэ зүйл одоо дэлгэрсэн байна гэдэг мэдээлэл аваад шалгалтын ажиллагаа хийгээд энэ хүүхдүүдийн гарын судсыг үзэхэд 40 гаруй хүүхдийн судсан дээр зүү тариурын явуулмар илэрч байгаа. Тэгээд энэ сургуулийн орчинд маш олон одоо зүү тариур туслын системүүд байдаг. За энэ ихтэй сургуулийн одоо ойролцоо байдаг байрнуудын орцнууд. За 100 одоо энэ сэлб гол дагавгүй дүүрэн цустай зүү тариур. Одоо энэ зүйл одоо маш их газар авж ийн энийг одоо яаралтай тагсан зогсоохгүй бол цаашид одоо энэ нэвтрүүлэг хийснээс хойш одоо хэдэн хүүхэд амнаас эрүүл мэндийн алдах вэ гэдгийг эргээ та бүхэн бас нэг сурвалжлаа тооцоод үзээр. Тэгээд яагаад энэ асуудалд анхаарахгүй энэ зүйлийг тэр захимж ортой болгохгүй байгаа юм. Яагаад энэ мансууруулгын эмийн жагсаалтад авахгүй байгаа юм. Эсвэл Монгол улсад энэ ашигладаг эмийн жагсаалтаас авахгүй байсан бэ гэдэг асуудлыг зөв хүмүүсээс асуугаарай гэж хүсэж байна. За. Нэвтрүүлгийн эрен тэтгэгч Глюкоз бус. Өнөөдөр уг нь би энэ хэл гайлаас уулын хүн ирсэн бол яг асуумаар байсан. Та нарыг ямар тоног хөрөмжөр ингэж яг энэ манаас нааш орж ирж гарч байгаа улсуудыг ер нь одоо сканердэж үздэг юм те. Одоо энэ авч явж байгаа ачаа бараа тэшинүүд үзмээр одоо онлайн шопыг хөгжчлөө шүү дээ. Тэгэл ерөөс тэр чинь юу ч орж ирж байгаа нь те. Түүрэлжил үздэг болохоос яг 100 үздэг гэдээ би итгэлгүй л байгаа. Тэгээ одоо энэ яаж юм л та энэ хэл гайлын хүн ирсэн бол ингэж яг одоо энэ ажиллаа хийдэг байсан бол энэ айхтар одоо гаднаас бол энэ айхтар нууд орж ирэхгүй байсан болов би бодоод байгаа. Тэгээд нөгөө талдаа шүүгэн шийдвэрээс хүн ирсэн бол яг шүүхөөр ороод яар шидэглээ авсан одоо энэ хүмүүжигч нар яг ямар нөхцөл байдалд байдгийг те хэр хугацаанд одоо хүмүүжтэй юу дээрддэг юм үнэхээр яг одоо ухаарж ойлгоод юм уу те амьдралаар яадгийг эсвэл одоо тэр гадуур байцаагд гэдэг юм уу захим гаваа зүүчдэг юм уу эсвэл тэнсэн харалцах ял болчтой юм уу гэд уул нь бол энэ хоёр байсан бол их л одоо үр дүнтэй байх байлаа. Тэгээд тагнуулч гэсэн холбоотой. Зөв нийгэмд нэг юм яриа байгаа. Зөв би та дөрөв шууд хэлчихье. Би одоо яг нийгмийг төлөөлж байгаа юм шүү дээ. Та дөрөв бол яг төрийн байгууллага явах бах. Ийм байна. Өнөөдөр Монголд байгаа энэ хар тамхи, мансууруулах бодис энэ сэтгэс нөлөөлөх им одоо бэлтгэллийн цаана нэр бүх албан тушаалтнууд байгаа гэж үздэг. За би шууд хэлье. Томоохон улс төрчид. За цэрэг, цагдаа, гайл, татвар. За одоо тэгээ түрүүн хэдүүлээ ярьлаа те. Одоо дотор байдаг энэ байгууллагууд тагнуул хүртлийн холбоотой гэж байна. Тэрч байтугай одоо хэдэн жилийн өмнө Монгол улсын хоёр дипломат Германд явж байгаад 70 кг одоо хар тамхитай явж байгаа баригдсан шүү дээ. Урд нь Монголын дипломатууд зүгээр янжуур зөөдөг гэсэн. Сүүлийн үед юм хар тамхи зөөж байгаад удаа дараа баригдсан. Тэгээд энэ Вений конвенцээр одоо ингээд чинь их дарахаа асуудал тэнд одоо хоригддаг тий. Тэгээд би бодоод байна л да. Нөгөө ногоон паспорттай дипломатууд нь тэнд хар тамхи зөөж идэг. Энэ Монголын иргэний үнэлгээтэй одоо иргэд нь болохоор ингээд хар тамхиг зүгээр чихэр шиг ингээд хэрглэж идэг. Нэг иймэрхүү нөхцөл байдал ирчээд байна л да. Та дөр энэ дээр надад нэг товчхон комент өгөөч. Би зүгээр айлгаж байгаа юм биш үү? Яг нийгэмд яригдж байгаа сэдв л энэ. Энэ зүгээр нэг одоо дорж батнуул хүсээд бол энийг хэрэглэхгүй шүү дээ. Үүний цаана маш том хүчин зүйл байгаа, маш том нөлөөлөгч байгаа, маш том зөвшөөрөл байгаа учраас өнөөдөр энэ хар тамхи гэдэг зүйл Монгол улсад ордос өвгүү болохгүй байгаа юм болов гэсэн би дүгнэлтэнд хүрчээ сууж Манай байна. улсад одоо мансууруулах бодисын нийлүүлэлт үндсэндээ 70% дотоод орж байгаа нь урамлыг түүж бэлдэх зард борлуулахтай холбоотой. За 30% нь синтетик төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх одоо гэмтэр эзэлж байгаа. За тагнуулын байгууллага бол өөрийнхөө илрүүлсэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмтэргийг одоо шалгах эрхтэй. За гайлын байгууллага одоо Монгол улсын хилээр одоо хууль бусаар нэвтрүүлэхийг одоо шууд үүрэг болгож хүлээж үздэг. За манай хар тамхитай тэмцэх газар бол одоо шууд гайлын хяналтын бүст одоо албаагч шууд орж ажиллах боломж байхгүй. За хамтарсан шалгалтын үед бол одоо байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зөвшөөрөл аваад ажиллаж болно. Тэгэхээр бол одоо тагнуул гайлын байгууллага улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ажлыг бол шууд хариуцна. За одоо яаж юм тэгэхээр манайд одоо баригдж байгаа хэрэгүүд жилд 1-2 удаа л одоо 1 килограммаар нь юм уу одоо хилээр хууль бусаар нэвтрээд задраагүй одоо жижиглэнгийн 8-нд ороогүй үед нь одоо илрүүлж байгаа асуудлууд
байна. За бусд нь бол дандаа ингээд зарагдж байгаа юм чи пирамид тогтолцооны хэлбэрт орцсон. Одоо бөөнөр зардаг. За арай бага грамаар зардаг, жижиглэнгээр зардаг. За дэлгүүр түүхцгээ бүр нэр өгсөн. Түүхц нь одоо 1 грамаар зардаг ч гэдэг юм уу. Ингээд бага хэмжээгээр зарж байгаа үед нь илрүүлж байгаа нь бараг 80-90%. Тэгэхээр яг бөөнөр нь хилээр орж ирэхэд нь илрүүлж байгаа асуудал бол бага байна гэж харагдаж байна. За цагдаагийн байгууллагаас сүүлийн 8 жилийн тохиолдолд одоо 2 албаагч за юуны дипломат ажилтангууд та бас сая хэллээ те 2 гээд за эрүүл мэндийн байгууллагын ажилтангууд за прокурорын 2 албан тушаалтан за шүүхийн одоо сэлэсэрч гэдэг юм уу ингээд төрийн байгууллагын албан тушаалтан бол 17 хүн шүүхээр яа шийтгүүлсэн байдалтай байх. Яг тоо баримт харахад бол. За та хоёр манаас ямар бодолтой? Би одоо ингээд нэг хэтэрхий бас олон төрлийн байгууллагуудыг бас нэг онилоод хэлчлээ л дээ. Зүгээр би холбоотой гэж би хэлж байгаа юм шиг нийгэм өөрөө гэж хараад байна л та. Уул нь бол ингээд яг энэ байгууллагууд нь ажиллаа хийдэг байсан бол хар тамхи гэдэг зүйл бол өнөөдөр Монголд бид нар яригдахааргүй хэмжээнд те магадгүй Сингапур шиг хатуу хуультай гэдэг юм уу? Эсвэл одоо Индонез шиг одоо ингээд нийгэм ухамсартай байсан бол бид бас нэлээд хатуу тэмцэж болох л байсан баг та те. Яах хэрэгтэй байсан бол таад комент байна уу? Тэгээ уул нь бол энэ яг тагнуул ингээд яг тусгай ачиг үүргийн байгууллагууд нь ажиллаа хийж л байгаа л баг л та. Гэхдээ сая хэлж шít 17 одоо яг энэ хууль шүүхийн хүчний байгууллагын өөртөө холбогдоод ингээд шүүхээс ял авсан гэхлээр бид өнөөдөр хиндэ итгэх болж байна те. Маш одоо юм харамсалтай юм дүр зураг бий болж байна те. Би өөрийнхөө бодлыг хэлмээр санагдчих. Эргүү нэг болно шүү дээ. Тэг яг гэвэл энэ манай улс ч яг 2 маш том одоо хар тамхины хэрэглэгч ихтэй улсын дунд байгаа байхгүй Орос Хятад гэдэг тийм. Энэ дээрээс нь угаасаа манай нөгөө гадаад харилцаа одоо хүмүүсийн бас аялал жуулчлал гэдэг юм уу сурах мэдэх гээд ингээ гадагш байгаа явж байгаа энэ урсгал бол бас нэлээд их байгаа. Энэтэй холбоотойгоор яалтч байхгүй манай орноор бол тэр мансууруулах юм бодис одоо сэтгсэн нөлөөт юм бодис бол урсгал нь ингээ манайхаар орж ирээд байна гэж би бол бодоод байгаа юм л да. Тийм тэгэхээр бол энэний эсрэг одоо үндэсний одоо тусгай одоо тэмцэх тийм тогтолцоогоо сайн хийгээд ингээд тэмцэхгүй бол одоо угаасаа энэ гаднаас орж иж байгаа нөлөөлөл бол манай улсын хувьд бол маш хүчтэй байна л гэж надад бол харагдаад байна. Санагдчих. За юу гэж бодож байна? Товчлон тий. Иргэнийхээ зүгээс хэлэхэд бол ерөнхийдөө бол манайх ч одоо нөгөө 3 сая гарах иргэнтэй тий. Зүгээр яг нөгөө мөнгөн дүнгээр тоогоор ч юм уу ингээд харьцуулаад хэлэхэд 3 сая гэдэг ч бол аюу бага тоо штэ. Тэгэхээр ерөнхийдөө бол бас тодорхой хэмжээгээр хуулийн зохицуултыг аягүй чангатгах шаардлагатай байх таа л гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо нөгөө түрүүн хэллээ шүү дээ нөгөө 1 жилийн тэнцэн харгалзах ял гэх тий. Тэгэхээр энэ маань нөгөө нэг юм хэрэглэгч одоо юу гэдгийг тий тэр нэг зөөвөрлж байгаа, дамжуулж байгаа, тэр хадгалж байгаа хүний хувьд бол бас харцсангүй нөгөө за ийм ял аваад баг ингээ гарчдаг ч гэдэг юм одоо зүгээр би л гэж ойлгож байна. Тэгэхээр нэг ийм ялын бодлого маань хөнгөн байгаа юм байна. Тийм. Тэгэхээр энийгээ жоохон чангатгаад өгвөл бас нэг тодорхой хэмжээгээр ягаад тэгэхээр манайхан ч өөрсдөө түрүү ярьсан нөгөө эрүүл мэндийн боловсрол дээрээс нь хэрэглээний тал дээр айгуу тийм зохисгүй хэрэглээтэй мэдлэг багтаа гэж улс орны тоонд ордог байхгүй юу статистик үзүүлэлтээр. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон бодлогын түвшинд нөгөө хариуцлагын арга хэмжээг нь чангатгаж өгөх нь зөв багтаа л гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Саяны бидний хэлцүүлээ сая Батхойг хорондоо хэллээ л да 2030 он гэхэд одоо энэ бүзийг хэрэглэгчдийн 43% төр өсөх юм тооцоол байгаа гэх тээ. Энэ бол маш эмгэлтэй л байна л да. Тэ сая одоо 3 сая дөнгөж гаруй хүн амтай энэ гэж ярьж байна. Тэгэхээр бид нар одоо мэдээж нөгөө нэг олон талын уралдааг хангах хэрэгтэй, мэдлэг мэдээлэл хангах хэрэгтэй гэж ярианыхаа туршид ярьлаа л да тий. Тэгээ энэ дээр яг нөгөө ээж хүний хувьас гэдэг юм уу та хувь хүнийхээ хувьас хэлэхэд бол түр бас яриан дээр цугсан гараад өнгөрсөн. Ялангуяа энэ хүүхэд залуучуудын чөлөө цагаа өнгөрөөх одоо тэр спортын ч гэдэг юм уу те тэр одоо спорт цогцлборуудыг одоо ингээл жирийн нэг аль хүүхдээ нэг тийм спортын одоо дугуйланд ч юм уу явуулахад төлбөр нэмэмтэй байгаа лээ те яг манай эрд иргэдийн нөгөө нэг орлогын ямар байгаа лээ тэр гэлтэй энэ бүх асуудлыг ярихад одоо ялангуяа манай хүүхэд залуучууд өөрсдөө чөлөө цаг яаж өнгөрөх нэр нөө сошиал ертөнцийн өнгөрөөж штэ те тэгэхээр яг тэр хүүхдүүдийн чөлөө цаг өнгөрөх тэр амралтын газруудыг спорт цогцлборуудыг нь одоо
маш олноор барьж байгуулах гэдэг юм уу те. Тэгэл нөгөө бидний түрүүний ярьсан тэр нөгөө мэдлэг мэдээллээрээ хангаж өгөх хэрэгтэй, боловсролын яам нь энэ дээр хариуцлах хэрэгтэй. Тэгээд яг тэр нөгөө нэг хуулийн хариуцлагын үүднээс харахад бол энэ яг ингээ бусад орнуудтай харьцуулахад гэсэн одоо энэ гарч байгаа маш хүнд тоо баримтуудыг сонсож байхад энэ хуулийн хариуцлага бол үнэхээр юм бага байна л да тий. Тэгэхээр одоо энийг мэдээж хуулийн өгцөө орчин шинжилгээ хүрээнд бол энийг мэдээж хийгээд явах бах. Тэгээд одоо шатчтны байгууллагууд нь одоо ингээл дор бүр найшлаа хийгээл тий. Одоо ингээл явах зүйтэй хамгийн гол нь хүүхэд залуучуудаа л бид нар одоо эндээс яаж хамгаалах вэ? Ирээдүйн болсон хүүхэд залуучуудаа тий. Тэгэхээр эдрийг одоо мэдлэг мэдээлэлээр яаж хангах юм? Хамгийн гол нь тэр чөлөө цагаа өнгөрөх, зөв боловсон яаж чөлөө цаг өнгөрөх юм гэдэг тэр асуудлыг энэ л одоо бодлогын төвшөнд яаж хийдэх вэ? Гэслийн миний тусгаж байгаа одоо тий. Харуулна гэдгээр ийм ойлголт баймаар байна. Яг зарж борлуулад ашиг олоод байгаа олон хүнд хор хөнөөлөө хүргээд байгаа тэр хүмүүст оногдуулах ялыг маш өндөр болох хэрэгтэй. Харин өвчтөн гэдэг утгаараа тухайн энэ бодисынхон байдлаас өвчний улмаас юм ямар нэгэн байдлаар одоо донтогч болцсон өөрөө одоо гарыг гээд гарч чаддгүй биеийн болон сэтгцийн хувьд хараат болцсон ийм олон өвчтөн байгаа шүү дээ. Энэ өвчтэй хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх асуудал чухал байгаа юм. Дэлхийн улс орнуудад одоо ялангуяа Японд бол энэ хорих ялыг энэ эмчилгээтэй хослуулж хэлснээрээ үр дүнд хүрж байна гэд. Тэгэхээр одоо хэрэглэгч донтогч нарыг эмчлэх, эмчилгээний төв гэдэг зүйлийг Монгол улсад одоо байгуулъя гэдэг зүйлийг үндэсний орооноос хууль зүйн сайд одоо энэ 2025 оны ажилд оруулж байгаа. Ингээд эдгээр хүмүүсийг эмчлээд одоо олон улсын стандарт нийцсэн эмчилгээний стандарттай болох ёстой, эмчилгээний байр байгууламжтай болох ёстой. Харин тэр зарж борлуулад байгаа этгээдүүд бол маш хатуу ялын бодлого байх ёстой. Тэрэн дээр заавал худалдан борлуулах гэж хүний субъектив санааг одоо тогтоох боломжгүй учраас тэрийг шаардах хэрэггүйгээр одоо бодисын хэмжээгээр нь одоо 50 граммаас дээш байх юм бол 5 жил, нэг 100 граммаас дээш байх юм бол 8 жил ч гэдэг юм уу. Ингэж одоо өндөр тавьж өснөөрөө энэ зүйл рүү одоо орж 8 арилжаа хийх, шунхаас гэмт санаа бодол үгүй болох болцоотой гэж харж байгаа. Хоёр өөр асуудал. Би танаас юм одоо асууж тад овч хариулаарай. Нэгэнч ярьж байгаа ихтэй танаа энэ хар тамхитай тэмцэх газрын хичнээн ажилтнтай. За нөгөө байгууллагын хүч хэрэгсэл бас нууц байдаг учраас ярих шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ товчхон ойлголт өгөхөд энэ гар утсаа алдсан тохиолдолд бид нар цагдаад очиод гомдол мэдүүлэхэд нэг гэ бүртгэдэг юм тий. Гэтэл энэ мансууруулах бодистой холбоотой гэмтэрэг бүртгэдэггүй гэмтэрэг. Энийг албаагч одоо мэрэгжлийн өндөр ур чадвар эзэмшиж шаардлагатай бол одоо жил баримтжуулж иж тэр бүлэг этгээдүүдийг илрүүлдэг асуудал байна. Бүртгэдэггүй гэмтэрэг учраас. За би танаас дахиад асуу. Танаа яг энэ газрыг жилд хэдэн төр төсөөлж авдаг юм? Төсвөөс улсын төсвөөс тэр төсвийн мөнгө нь хүрдэг юм уу? За манайд яг шууд төсөв байхгүй бид бүхэн нөгөө цагдаагийн ерхий газрын харьяа нэгж санхүү байхгүй одоо албаагчдын цалин буюу одоо байр бензин тосны урсгал зардал гэж явдаг. Тэгээ би энэ дээр юу хэлэх гээд юм гэхээр манайх 17 онд газар болоод албаагчид 2 дахин их болох үед нөгөө манай илрүүлж байгаа гэмтэрэг 2 дахин их болсон. За одоо байгаа оронтой бүтэц зохион байгуулалтыг 2 дахин их болгоход дахиад илрүүлтийн байдал нэмэгдэх болцоотой. Тэгэхээр цаана маш том далд зах зээл байгаад байна гэсэн үг. Хүн хүч нэмэгдэх тусам хэргийн илрүүлтийн тоо одоо нэмэгдэж байна гэсэн үг. Гадны улс оронд одоо бүтэц зохион байгуулалтын хувьд бол энэ янз байна. Одоо ерөнхийлөгчийн дэргэд байдаг институтууд байна. Хууль зүйн дотоод хэргийн яамд одоо дийлэнх нь байна. Тагнуулын харьяанд байна. Прокурорын байгууллагын харьяанд байна. За цагдаатай байдаг их цөөхөн нэгжүүд байдаг. Тэгээд үүнээс шалтгаалаад нөгөө төсөв санхүү ажлын бүтээмж юм нь үр дүн өөр байгаад байгаа юм. Бүтэц зохион байгуулалтыг сайжруулж хүн хүч оронтой техник тоног хөрөмжийг сайжруулах юм бол өшөө одоо жилд 300-аад хэрэг илрүүлж байгаа бол 2 дахин нэмэхэд 600 хэрэг илрүүлэх боломж байна л гэсэн. Та нарын ашиглаж байгаа энэ багаж тоног төхөөрөмжтэй одоо тэр нөө тусгай одоо юу гэдгийг төхөөрөмжөөс байж та одоо тийм арга хэрэгслүүд те. Энэ юу нэг олон улсын жишгчээ хурж байгаа юм. Үнэс ч одоо амт нохоо хүртэл багтаж байна л та. Яг одоо энэ хар тамхины холбоотой энэ хэргийг илрүүлэхэд одоо ашиглаж байгаа та нарын арга одоо зөвлөлтөө үес уршилтай юм арга барил байдаг юм уу? Яг ашиглаж байгаа тэр тоног төхөөрөмжүүд гэдэг юм уу те? Яг ашиглаж байгаа тэр амьтд чинь бол яг олон улсын яг стандарт хүрж байгаа юу? За Монгол улсад мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2 удаа хэрэгжүүлсэн. 17-оос 22 онд хэрэгжсэн хөтөлбөр дээр тоног төхөөрөмжийг сайжруулах талаар заалт байдаг. Энэ заалтын хүрээнд Англи, Герман зэрэг улсуудад ашигладаг. Одоо Target ID, Tornark, Yoskine гэдэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдээр хангацсан.
одоо 21 аймагт гэхэд Target ID гэдэг багаж ашиглагдж байна. Харамсалтай нь бид нар яваа шалгаад үзэхээр 2019 онд өгсөн багажийг 4-5 жил одоо нээж үзээгүй байх жишээний ашиглалт байхгүй. Одоо албаагчдын одоо мэдлэг, ур чадвар, дутагдaltaй энэ төрлийн одоо болсон хүчнийг бэлтгэдэг сургалтын нэгж байхгүй. Манай албаагчд нөгөө бие биенээс нь суралцаж одоо ахмад үеэс нь суралцж л явж байгааг хард амигтай тэмцэх одоо тийм албаагч бэлтгэдэг сургууль Монгол улсад байхгүй нэгсэн. Гадаадад одоо Турк, Орос, Хятад, Солонгос зэрэг улс орнуудад албаагчдыг мэргэжил дэвшлүүлж сургалтанд хамруулж байна. За нохойн хувьд бол одоо сургалтын нэгдсэн төв дээр нохой байдаг. Тэгээд одоо гайлын байгууллагын нохой бол маш сайн ажилдаг. Хэлээр орж иж байгаа сэжигтэй ачаа барааг бол олон илрүүлсэн тохиолдлууд байгаа. Тэгээд нохойн дээр бол одоо бас тодорхой зардал шаардлагатай байдаг. Нөгөө бодисд одоо донтуулах тэр бодистой хоолыг идүүлж иж тэгээд тэр өндөрлж олж авах ийм шаардлага гардаг. Тэгэхээр бас нэг төдийлөн нөгөө хоолны зардал мөнгө бас хомсдолтой байдаг юм болов гэж хардаг. Тухайн нохойн сургалтын дээрээс бас тийм хүсэлтүүд ирдэг. За Баатар жомч нөгөө энэ сая оны өмнө нөгөө нэг их хурлын эмгтэй гişүү танаа дээр очсон л доо. Тэгээ энэ одоо нөгөө шинэ парламент бүрэлдэхүүн хаан дээр нэг очтдаг л нэг тийм модод илэрчээл байгаа. Яг ингээ ирээд үр дүн байдаг юм уу? Яг энэ нөгөө нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд одоо ирсэн. Тэгээд яг манай сэтгцийн хөлбөмбөгийн үндсийн төв бол уул нь бол 1929 онд байгуулагдсан. Нэлээ олон жилийн түүхтэй л дээ. Тэгээ одоо тэртээ дэргүй нийгмийн одоо энэ байдлаас болоод сэтгцийн хөлбөмбөгийн байдал нэлээ бас их яригдчихэж байгаа үед бол бас нэлээ хэд хэдэн асуудал бол үүсчихэд байгаа. За нэгдүгürt нь бол манай сэтгцийн хөлбөмбөгийн үндсийн төвч нөгөө одоо нөгөө Баян зүгт дүүргийн 34 дөрөв хороо боيو шар хаданд байл л дээ. Тэгээд нөгөө алслагдсан учраас одоо одоохондоо бол нөгөө төвийн төвлөрсөн дулаан бол холбогдоог уурын зугтай. За тэгэхээр бол нөгөө агаарын бохирдол тодорхой хэмжээний 21 зүгтэй юу яриад тодорхой хэмжээний одоо бохирдол бол үүсэж байгаа учраас одоо манай удирдлагууд бол энэ одоо төсвийн хөрөнгөөр яаралтай төвийн дулаанд холбох одоо асуудлыг бол ярьсан. Дараа нь бол бас энэ одоо энэ мансуурлаас гадна одоо архины асуудал за мөн одоо энэ мөрөөтэй тоглоомч гэдэг юм зан үлийн одоо донтолтын ер нь бол ер нь одоо энэ яригдаад байгаа энэ донгууд бол ер нь хоорондоо бол яг механизмын хувьд бол төсөөлтэй. Тэгэхээр энэ хүмүүст нөхөн сэргээх за одоо нөгөө нийгэмшүүлэх юм шаардлага үүсэж байгаа учраас нөхөн сэргээх төвийг одоо барихаар одоо манайх бол зураг төсвөө хийгээд төсвийн тооцоолоо хийгээд эдийн засгийн тооцоолоо хийгээд дуусчаад байгаа. Энэний барилгын одоо хөрөнгө оруулалт дээр одоо бас та бүхний анхаарлыг хандуулъя гэдэг нийгмийн бодлогын байнгын гишүүд бол ирсэн байгаа шүү. Ядаж өөрөө сухаа салаарай. Хөөж шүү. За юу танай байгууллага жилийн үдид ч одоо 4 сар төлөө чин зөрөө сайдч ингээл нэг энэ хуулийг одоо төслийг өргөн мэдүүлсэг энэ хууль батлагдсан тий. Батлагдсан. Энэ дээр яг нөгөө юу нь багтсан нь одоо бидний ярьж байгаа энэ хард тамиг сэтгс нөлөөлөх одоо мансууруулах бодис дээр энэ багтсан болов? Яг ерөнхийн нөгөө тусгай зөвшөөрөл одоо нөгөө мансууруулах сэтгэл зүйн эмтэй холбоотой бүртгэлийн асуудлууд, хяналтын асуудлууд бол орж ирж байгаа. Тэгвэл нөгөө хууль яг энэ мансууруулах сэтгэл зүйн эмтэй холбоотой асуудал маань бол өөрөө дангаараа хуультай. Нөгөө эргэлтэд хяналт авах тухай хууль гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хууль бол бас нөгөө нэмэлт өөрчлөлт орохоор би нэг 2 удаагийн ажлын хэсгийн хурал дээр нь очиж байсан. Тэгэхээр энэ хуулийн төсөл маань бол хууль зүйн дотоод иргэн яамн дээр бол шинжилэн батлагдахаар бол одоо миний ойлгож байгаа ажлын хэсэг гараад явж байгаа гэж бодож байгаа. Мэргэжилтийн оюун гэрлээ энэ юу? Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хуршүүдтэй худалдааны дай гэдэг хятадтай хүртэл. Тэгээ энэ ингээ ухаад үзсэн чинь нөгөө нэг энэ хөнгөн цагаан ган ч гэдээмүүтэй цахилгаан автомашин дээр ингээл 25 хүртэл ингээл татвар гээл ингээл юм яриад байгаа л да. Гэтэ энэний цаана фентанил гэдэг нэг бодис байгаа. Трамп бол өөрөө шууд хэлж илээ энэ хятад улсын компаниуд энэ жуулчид хувь хүмүүсийн манай улсад ингэж фентанилыг зохион байгуулалтаар оруулж ирж манай 340 сая хүн амыг одоо ингэж доройтуулах гэж байгаа. Түүнээс одоо ийм учраас бид худалдааны дан зарлана гэд өөр бусад бараа бүтээгдэхүүн дээр өндөр татвар оногдуулж байгаа. Канад улсыг хүртэл хийж байгаа. Одоо энэ умд хүрсэн шүү дээ. 51 мууж болгоно л гэдэг байгаа. Бас хэлж байгаа. Канад улс зогсоо зайгүй манай хэлээр Мексик хэлээр орж чаддгүй учраас Канадын хэлээр фентанилыг бол зогсоо зайгүй оруулж ирдэг гэж байгаа. Энэ жуулчд нь танаа энэ иргэд бол ингээд компаниуд бол зохион байгуулалтаар юм идэг гэд. Тэрч байдгаа олон нийтийн сүлжээнд фентанилыг хүртэл авна гэдэг одоо фэйсбүүк дээр юм зар явж байгаа. Би бүр ингээд хаагаад үзсэн. Байдаг юм бэл. Тэгээ би танаас яг асууж нэг талаар танах бол ингээд байгаль орч айл жуулчлалыг бас ингээд хамаарж л газар тий. Байгаль орч уур амьсгал тий. Бас энэ шууд бусаар хамаарах л баг тий. Тэгэхээр ингээд энэ фентанил гэдэг юм чинь үндсэндээ
Энэ Америк болон одоо энэ бусад хэвүүд бол аюулын арга дэлдэж байна. Тэгээ одоо бид нар яг харт тамхитай холбоотой асуудлаар барьж авч л одоо ингэж үндсээр нь л одоо ингэж устгахгүй бол энэ фентанил гэ дараагийн 2 дугаар анги цэргаал нь одоо ингэ бэлэн болж байна л да. Дэлхийн өөр улс орнуудад. Би зүгээр яах вэ гэж байгаа юм тийм. Тань ямар бодлоо тийм. Нэг юм болоод идэг. Тэгээ энэ яг нөгөө жуулчтай холбоотой их орж идэг, компаниудтай холбоотой орж идэг. Шал өөр бараа бүтээгдэхүүн захид тэр дотор хийгээд оруулдаг гэж байгаа. Тэгээд хэл гайл нүртэл маш хэцүү болсон. Тийм. Одоо энэ нөгөө бараа бүтээгдэхүүнтэй хийгээд орж ирдэгтэй холбоотой асуудлыг бол одоо энэ хэл гайлынх мэд юм уу цагдаа ирсэнгүү. Тийм мэдгэл ахлаа тийм. Америкийн нэгдсэн улсад жид 100 мянган хүнээс ордог. Үүний одоо 70% нь уу жил 70 мянган хүн фентанилийн улмаас одоо нас орж байна. Хамгийн аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа одоо энэ бодис гэж үзэж байгаа. Морфиноос 100 дахин илүү хүчтэй үйлчлдэг 3 дахь шатны эмнэлгийн байгууллагад ашигладаг ийм бодис байгаа. Тэгээд хятадаас фентанилийн түүхийдийг Америк руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор оруулж байгаа учраас одоо хятадтай одоо 8-ны хувьд өндөр татвар оногдуулна гэдэг. За энэ нөхцөл байдал одоо бас манайд үүсэж байна. Тэгж байна. Манайд фентанилийн улмаас нас орсон тохиолдол бас бүртгэгдсэн. За. Тэгээд энэ зүйлийг одооноос нөгөө бусад бид нар ийм энгийн имийг хянч чадахгүй байгаа улс энэ фентанил ороод ирвэл одоо хамгийн аюулын арга. DEA гэж Америкийн одоо хар тамхитай тэмцэх нэгж байдаг. Энэ DEA-ийн албаагчд манай албаагчдыг одоо чадваржуулах сургалт хийж одоо жил бүр ирдэг. Тэгээд энд ирсэн мэрэгжилтэнгүүд хэлж байна. Энэ хууль бус одоо синтетик төрлийн бодистой тэмцэх ажил бол тэд рүү хийгдэг ажил. Америк улс яаж алдсан гэхээр ерөөсөө эмнэлгийн байгууллага эмнэлгийн салбараараа дамжиж л энэ хяналтнаас алдсан. Тэд нь л найдсан тийм. Одоо ийм ч эмнэлгийн байгууллагын ажилтнуудын сул одоо энэ хараа хяналт баг муу байгааг одоо энэ гэмт этгээдүүд ашиглаж энэ салбараар дамжуулж одоо нөхцөл байдлыг гартаа авдаг юм а. Тэгэхээр Монгол улс одоо гайгүй байгаа дээр нэмэлгийн чиглэлийн салбаруудаа тавих хяналтыг сайжруулж жорыг захимжуулаач л гэж зөвлөж байгаа. Тэгэхээр жор захимжихгүй энэ энгийн имийг одоо мансуур зорилгоор ашиглаж байгаа асуудлыг одоо хязгаарлаж авахгүй бол таны хэлдгээр 2 дугаар сараал гэдэг юм одоо морфины 8 тэр чат группүүд дээр дүүрэн байна гэдэг шиг одоо фентанил ороод ирвэл үнэхээр нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тийм. За баярлалаа. Ямар ч сан хэдүүлээ. Ер нь бол 2 цаг болсон. Тэгээд хилцүүлгээ төгсгөлд та дөрөв яг өнөөдрийнхөө энэ одоо хилэлцэн сэдвийн хүрээнд ингээд нэг санал дүгнэлтээ хэлээд те өнөөдөр хилцүүлээ ингээд дуусгах гэж бодож байна. За юунаас эхлэе? Түрүүн яриа ханаас эхлэе? Эндээс эхлэв ингээд ирсэн те. За ингэж эхэлсэн. За одоо тэгвэл танаас эхлэх үү? Та өнөөдөр хилцүүлгийг сайхан дүгнээ. Би танд цаг их зоохгүй. Тань дээр бол яг хэлээл яачих. За би таны нэрийг дурдаах эхлэе. За сэтгцэн шинжээч Баатарч уу? За миний хувьд бол одоо энэ дэлхийн нийтэд бол цагаан дахал гэж нэрлэгддэг болсон тийм. Энэ одоо энэ мансууруулах ийм сэтгцэнлүүд одоо энэ бодисын одоо манай улсад ямар байна яг одоо тулгамдсан асуудал юу вэ гэдгийг бол одоо иргэний зүгээс за мөн одоо тодорхой тусгай мэдлийн хүрээнд ч гэсэн бид нар одоо ингээд одоо ярилцлаа. За тэгэхээр бол энэ л маш чухал сэдв юм аа. Манай одоо түрүүнд хэлэхэд бол хүн ам цөөхөн за тэгээд одоо ямархан улсын хүрээлэл дотор байгаа гэдэг бол биднэрт бол өөрийн гэсэн өрмөц одоо агаар тэмцэх одоо ялангуяа энэ хэрэгжилж байгаа өсвөр үеийн залуучуудын дунд одоо яаж урсан сэргийлэх ажиллагааг явуулах вэ? За хэрвээ одоо нэгэнд одоо энэ бодисын хамааралтай болцсон бол яаж одоо зохистойгоор эмчилгээ хийх вэ? За мөн одоо ямар ялын бодлого явуулах вэ гэд нэлээд тодорхой одоо бас тулгамдсан асуудлуудыг ярьсан, санаа дэвшүүлсэн одоо юм сайхан ярилцлага боллоо гэж би одоо бодож байна. За ахлах улсын байцаагч Номин. За өнөөдрийн хэлэлцүүлэг одоо энэ уулзалт юу маань бол бас нэлээд нөгөө бусад чиглэл бүхий байгууллагуудтайгаа бас саналаа солилцох тийм бас үр дүнтэй боллоо. Тэгээ манай байгууллагын зүгээс бол ерөнхийдөө бас хяналтыг бол чиглэлийнхаа дагуу хийгээд явж байгаа. За дээрэс нь яг бид нарт бас нэг тулгамдаад байгаа юм болохоор нөгөө айлч төрийн байгууллагт байдаг орон тооны асуудал байгаа. Тэгэхээр одоо нийт эрүүл мэндийн байгууллагын нийтдээ бараг 70 гаруй хувь нийслэлд байгаад бид бол нэг
10 хүн байх ёстойгоос нэг 6-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналтын чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр яг одоо цөөн гэлтгүүгээр бид нар бол бас одоо түрүүний хэлсэн нөгөө эмнэлгүүд дээр яаж хяналтаа таах уу, эмийн сан дээр яах уу гэдэг ингээд хяналтын үйл ажиллагаа маань л явж байгаа. Тэгэхээр энэ бол цаашид бол бас нөгөө түрүүнд дурдж хэлсэнчлэн бусад чиглэлийн байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг айгүй их сайжруулах шаардлагатай байгаа. Дээрээс нь иргэд сургуулийн байгууллагуудтай бас хамтарсан уулзалт нөгөө авах арга хэмжээний урьдчилан сэргийлэх, тэр хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролын хичээлүүдэд ямар одоо ахлах анги, бага анги гэдэг ингээд шат шатанд нь ямар байдлаар сургалтуудыг мэдээллийг одоо мэдлэгийг яаж олох хэрэгтэй юм те. Тэр тал дээр нь бас нэлээх одоо шийдвэртэй юунууд бас нэг санаа гарах байхаа гэж бодож байна. За цагдаагийн уранда Батуйг. За ер нь дэлхийн улс орнууд нийлүүлэлтийг тасан зогсоод дийлсэн улс гэж юм байдаг юм л. Манай улс бол гадны маш олон улс орноос одоо нийлүүлэлт хийгдэх бололцоотой. Тэгэхээр юу хэлэх чинь гэхээр манай дотоод дургаж байгаа энэ ургамлын одоо холбогдолтой гэмтэрэг 70% байх. Тэгэхээр дотоод байгаа 4217 га газрыг устгахчих юм бол 70% нийлүүлэлт байхгүй бол. Тэгэхээр энийг байхгүй болгохын тулд яах вэ гэхээр устгалын энэ төсөв мөнгийг шийдэх хэрэгтэй. Нэг га газар 500 мянган төгрөгөөр устгах гэдэг тооцоол байгаа. Тэгэхээр жилд тэгэхээр эдөө 2 тэрбум орчим төгрөгийн зардал гарах ёстой. Гэтэл жилд нэг 100 гаруй сая төгрөгийн зардал гарч байна. Одоо Сэлэнг аймаг 20 сая, Дархан 10 сая, Орхон 10 сая гэдэг юм уу. Ингээд нөгөө устгах талбайгаа бүрэн гүйцэд устгах чаддгүй. Устгадаг хүн хэмбэ гэхээр цагдаагийн албаагч. Би өөрөө одоо Дархан Сэлэнгэд олон жил ажилласан. Хадуур бариад хүнээс одоо пад гэх трактор үүдэг тийм. Ийм трактор гуугаад ингээд нэг багахан газар нэг 20 литр солиор хүнээс гууж ингэж л устгадаг. Өөр ямар ч устгах байх юу байх. Хөдөө аж ахуйн газар болон байгаль орчны тэр хүмүүс ер нь оролцдог. Цагдаагийн албаагчийн хүчээр устгах гээд энэ 2016 оноос хойш ер нь дийлсэнгүй устгах төсөв зардлын орон нутгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон иргэдийн урал нь шийдэж өгсөнгүү. Тэгэхээр одоо хойш энэ дээр анхаарч зардал мөнгөний шийдээч аймгийн өдөртлгуудаа. Тэгээд энэ ургамал устчих юм бол 70% нийлүүлэлт байхгүй болно. За эрэлтийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил чухал юм аа. Одоо манай иргэд яаж юм гэхээр манай гэрээс хол бид нар орлого багтаа миний хүүхд хэрэглэхгүй гэд ойлгоод байдаг. Хүүхд нь 2 жил хэрэгэлсэн цагдаад баригдаад явсны дараа мэдчихэв. Хөрөнгөтэй хүн л хэрэглэнэ гэл киноны төсөөлтөй байгаад байдаг. Гэтэл энэ ургамлыг төвгөөд хэрэглээд ман сурагч болоод цаашлаад синтетик төрлийн бодисын хэрэглээтэй болчих. Тэгэхээр хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулаач. Хүүхдэд анхаарч одоо чөлөө цагийн зөв өнгөрүүлэх, одоо зөв үлгэр дуурайлтаа өөрснөө хор зуршлаас ангид байх, найз нөхдийнх нь хүрээллийг одоо зөв байна уугүй юу гэдгийг шалгах, нөгөө захим хэрэглээнд нь хяналт тавих, ямар болохгүй хар тамхичны одоо дууг уран бүтээлийг сонсож байна. Энийг үзэж хязгаарлах, гэх мэтлэн хүүхдэд анхаарах. За хэрэглээд ирэхэд нь одоо ямар шинж тэмдэг илэрдэг, яаж одоо таних уу? За хэрэглэсэн тохиолдолд таана хандах уу, ямар тусламж үйлчлэгээ авах уу гэдэг анхан шатны мэдэгдэхүүнтэй болох нь чухал юм аа. За энэ дээр одоо боловсролын байгууллагын оролцоог чухал. Хүүхдийг одоо бага наснаас нь эхлээд одоо ажил хөдөлмөрт дуртай, зөв шударга зан чанартай, өөрөвчин энжин сэтгэлтэй, хичээл сургалгандаа одоо сайн дуртай, одоо хүний хүндэгдэг ийм зөв хүн болгож хүмүүжүүлэх юм бол энэ хар тамхи гэдэг зүйлээс ангид байна. Хүүхдэд анхаарахгүй орхих юм бол таныг хэн нэгэн таны хүүхдийг хэн нэгэн хар тамхичин нэг итгээд захим хэрэгслийн араас хүүхдийг хүмүүжүүлж байна л гэсэн. Тэгэхээр хүүхдэд анхаарч хүүхдийгээ ярилцаж одоо хүүхдийнхээ одоо ирээдүйд одоо санаа тавиач л гэж хэлмээр байна. За ахлах мэрэгжилтэй оюун гэрэл. За өнөөдрийн хилцүүлгийг дүгнж хэлэхэд бол маш үр дүнтэй хилцүүлэг боллоо тий. Энэ хар тамхиг бол магадгүй одоо дийлэх хүмүүс зөвхөн хар тамхитай тэмцэх газрын ч юм уу цагдаагийн ерөнхий газрын асуудал гэж ойлгож ирсэн бол тий бүр гэр бүлийн хэмжээнд энэ асуудал яригдах хэрэгтэй юм биш үү? Одоо эцэг ихэн хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд боловсролын байгууллага нь одоо шат шатныхаа боловсролын системд ямар мэдлэг юу олгох юм тий. А соёлын ам гэхэд одоо энэ нөгөө солиороо дамжуулаад хүүхдийг тий одоо энэ орлог соёлын оддуудаараа дамжуулаад энэ хүүхдийг одоо энэ хар тамхинаас ангид байх энэ мэдлэг мэдээллүүдийг яаж олгох юм бэ гэдэг юм уу тий. А спорт байна тий. Түрүү бид нар сүлж ирсэн тий хүүхдийг одоо багаас нь спортод сонирхолтой болгох гэж хөлөө цагаа
яаж зөв боловсон өнгөрөх юм. Энэ бүх одоо ерөөсөө хамтын ажиллагааны хүчин тал одоо энэ үйл ажиллагааг одоо тасан зогсоох ийм одоо зүйтэй байна гэдгийг бол бид нар өнөөдрийнхөө ярианыхаа туршид ярьсан. Одоо энийг үзэж байгаа бүх хүмүүст одоо боловсролын салбарын хүн үзэж байгаа бол өөч гэдэг юм уу те, соёлын салбарын хүн үзэж байгаа л спорт гэсэн ийм үр дүнтэй ажиллага боллоо гэж нэгдүгээр төвөнд байна. Хоёрдугаарт одоо манай хурандаа яриад байна те, Монгол улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 70-40% нь одоо Монгол оронд орж байгаа хогио ус буюу канабис сативиа гэдэг энэ ургамлаас үүдэлтэй болж байна гэдэг. Тэгэхээр одоо би түрүү хэлжсэн нэг сарынхны өмнө ингээ хилцүүлэг болоод 2016 оноос хойш энэ устгал арга хэмжээг явахад нийт төсөөнийг 600 гаруй сая төгрөг зарцуулсан байна гэсэн тооцоол ярьж байгаа байхгүй. Тэгэхэд өнөөдрийн байдлаар нэг га талбайг устгах 500 мянган төгрөг хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр энэ хоёрын харьцаа гэхээр төсөв мөнгө ямар бага байна те. Тэгээ түр би бас яриан дээр дурж ирсэн. Зөвхөн гор нутгийн төсөөр улсын төсөөс энтэй тэмцээд үр дүн гүөх нэгэн тодорхой болоо. Тийм учраас газар тариалангийн бүс нутагт турж байгаа гэдэг утгаараа хүн сүдэ аж ахуйн яамн дээр маш одоо өөрөг оролтоо оролцооч. Тэр тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа энд татан оролцуулаач. Энийг үүргэжүүлээч гэсэн энэ асуудлыг бас маш нухацтай тавих хэрэгтэй байна те. Одоо энэ дээр ихэд хүн сүдэ аж ахуйн яамных юм байхгүй байна те. Дээрийн хилцүүлэг дээр ингээд оролцоход энэ бол манай хууль эрхцэн орчин байдаг учраас бид нар энэ дээр устгал арга хэмжээнд оролцох ямарч боломжгүй гэсэн юм яриа сууж байгаа те. Тэгэхэд энэ маань өөрөө одоо энэ одоо хуулиараа манайх биш гэх юм биш. Энэ ерөөсөө Монгол одоо иргэн болгоны ч гэдэг юм уу те, байгууллага болгоны одоо нэн чухал асуудал болсон байна гэдэг нь л одоо өнөөдрийн энэ хилцүүлгийн үеэр тодорхойллоо шүү дээ. Тэгээд тэр нөгөө устгал арга хэмжээтэй холбоотой манай амнаас бол одоо Батхамгийн цэцэрлэгт хүрээлэн, химийн хүрээлэн, одоо урмал хамгааллын хүрээлэнтэйгээ хамтраад те одоо энэ мэдээж гэрвцэд ашиглаж байгаа механик аргаар устгах гэж аль өөрөөр те энэ хог урмалтай одоо хоолтыг шавж одоо биологийн аргаар тэмцэх өөр ямар арга байдгийг те энэ урмалтай одоо ингээд тэмцээд энэ урмалыг даваад гараад ирдэг урмал тамилжуулал яадын ийм одоо судалгааны ажлуудыг маш яралтай хийе гэсэн шийдэлд бас бид нар тэр хилцүүлгийнхаа дүнд хүрсэн байгаа. Тэгээд одоо энэ дээр нөгөө туршилтын талбай гаргаад маш яралтайгаар та одоо ямар аргаар энэ урмалтай тэмцвэл энэ маань өөрөө илүү үр дүнтэй байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх нь те. Одоо жишээлх юм бол урмалтай байд юм уу, хүндээ байд юм ямар нэгэн сөрөг нөлөөгүй бактери ашиглуул ямар байдгийг, мөөгөнцөр ашиглуул ямар байдгийг гэдэг юм уу те. Энэ мэтлэн ингээд туршилт судалгааны ажлуудыг бас зэрэгцүүлээд маш эрдэмтдээ явуулъя гэсэн л ийм л одоо дүнэлттэй бодолтой байна да тий. За баярлалаа. Ямар ч хэдэн 2 цагийн хугацаанд бол ингээд үр дүнтэй нэг хилцүүл өрнүүлээд бас гарч идлээ өөрөөсөө зүгээс гаргалаа. Тэгээд миний хувьд бол нэг л дүнэлтэн төрлөө. Тэр нь бол ингээд энэ төрийн олон байгууллага нэгжүүдийн хооронд хуультай холбоо хамааралтай хамтын ажиллагаа бол маш одоо юм өгүүлэгж ийн шүү гэж хэлээ л да. Одоо зөвхөн одоо Сэмүүд гэдэг юм уу эмээ агентлаг хард амьтад тэмцэх газар те одоо танай байгаль орчны яам биш. Одоо та зүрх хангалттай биш. Ер нь бүгд л оролцмоор байна. Одоо энд ирээгүй шүүх прокурор те одоо нь юу байна? Шүүхэн шийдвэр байна, хийлэг айл байна, те тагнуул байна. Тэрч байдаг аюултай тэмцэх газруулалтын чинь хамаардаг шүү дээ. Бүгд л хоорондоо ингэж хамтран ажиллаж энэ одоо хар дахал болчиход байгаа хард амьтад тэмцэд илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн студид хүрэлцэн ирсэн та дөрөвтэй алгалаа илэрхийлье да. Тэгээ дараа дэдүүлээ бас тий. Уулзч бас илүү дэлгэрэнгүй бас сегментч бас хилцүүлэх боломж гарах болов уу гэж бодож байна тий. За тэгээс